2025 оны 3 дугаар сарын 9-ний ямгарын өдөр өнөөдөр би нэлээд олон үйл ажиллагаа төлөвлөсөн байгаа. Хамгийн ихний арга хэмжээ болвол Францын хамгийн том хагас маратон Хармони мэтүүл дээр ирсэн байна. За энд болохоор манай Парис дахь Adidas-ийн гүйцэтгэх группийн байна. Манай багийн ахлагч байна. Манай зарим нэгэн найзууд байна. Мэдлэг ирлээ. Тэгээд бичлэгээ хийж Adidas гүйцэд болон Монгол застуул холбооныхоо гүйцэтгийг дэмжих болно. Тэгэхээр энэ удаагийн Хармони мэтүүл тэмцээн 33 дугаараа зохион байгуулагдаж байгаа. Өнгөрсөн жил би оролцож байсан. Үнэхээр уур амьсгал гоётой, олуулаа гүйдэг, Парисын төвсгэрний явдаг сонирхолтой тэмцээн байгаа. Ер нь бол оролцож үзхийг зөвлөн. Энэ Хармони мэтүүл болон Schneider Electric оргонтой. За Д-гийн өнгөрлөө, Э-гийн алтан зол дэмжлэг орч ирж байна. Тэгээд бүгдээ тэмцээний амжилттай зам өдрөлсөн баяр хүргэе. За энд манай гүвч залбоо байна. Бид хоёр бүр замдаа зөксөд 50 ярилцаад шинэ гүвч дагуулж явж байгаа талаар ярилцж байгаа. Тэгээд дараагийн тэмцээнд бас оролцсон гэсэн. Дараагийн бүтэн маратонд хамтдаа оролцох бах. Өнгөрсөн удаа ч гэсэн хамт оролцож байсан. Залбоотой амжилт хүсье. За энэ манай холбооны хамгийн ахмад гишүүн сайн дурын ажиллаж байгаа. За манай холбооны сайн дурын гишүүн болох анхаа байна. За ингээд тэмцээний амжилттай өндөрлүүлсэн гуравтаа баяр хүргэе. Залбоодоос баяр хүргэе. Бүгд дээр мундаг байсан шүү. Ажил хийсэн болонгүйсэн хүмүүстэй амжилт хүсье гэж. За тэгэхээр одоо би дараагийнхаа арга хэмжээнд ирж байна. За энэ арга хэмжээ нь юугаараа онцлог болж байгаа вэ гэхээр олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа. Зөвхөн эмэгтэй харваачдаас бүрдсэн харвааны тэмцээн болж байгаа юм аа. За тэгээд энэ тэмцээнд одоо зөвхөн хотын эсвэл мужийн гэхгүй ер нь Франц дээрээ ингээд алдартай тамирчид ирж оролцож байгаа гэдгээр онцлог гэсэн. Харамсалтай нь би яг харваачдын талаар сайн мэдэхгүй болохоор юм бэ гэдгийг мэдэхгүй. Яагаад би энэ тэмцээн дээр ирсэн бэ гэхээр манай застуул холбооны гишүүн нэгэн гүйгч маань бас мэрэгжлийн харваач байгаа юм аа. Тэгээд тэнд харагдаж байна. Бүгдээрээ ямар нэгэн косплей болсон бол манай харваарчигч үндэсний офицераа гарсан байна. За сайн бацхан нөхдүүдээ би эднийг танихгүй ч гэсэн их найрсаг хүмүүс байна. За мөн эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулсан эмэгтэйлэг эрхтэй өнгөрлөө. Тэгээд сайхан засан гоо байна. Бүгдээрээ косплей болсон харж байгаа байх. За ингээд харвааны тэмцээн дээр ирчээ. Заалны 18 м-тэй харж байгаа байх. Би бас яг алдаж хэлжээж бас магадгүй шүү. Тэгээ байт харваа. Тэгээд номнууд нь бас олон янз байдгийн бэ нэлээ. Тэгээд бүгдээ харж байгаа. Маш олон харваач нар байна. За тэгээд манай харваачч бол үнээр мундаг, лен дээгүр рангтай. Гэтэ өөрөөс нь асуух болно. Миний бодлоор өөр их дараахан болохоор яг тоогоор хэлэх байх. Гэтэ дээгүр л гэдэг ойлгож. За яг одоо харуулсан дээр гарч ирлээ. Ингээд хосоор гарч ирээд 40 секундэд ээлжлээд харавж байгаа юм билий. За одоо самаа тавьж үг байна. Хичээг самаа тавихад нь би бичлэгээ оруулж байгаа. Яг хоёулынхын бичлэгийг хийсэн гэсэн хитрхи урт болж байгаа гэж бодсон л та. Жилдээ 1-2-3 удаа тэмцээн дээр очиод дэмжчихдэг байгаа. Тэгээд боломжтой завтай үедээ ингээд тэмцээн оролтонд оролцож байгаа найз нөхдөдөө дэмжиж байгаарэ. Тэгээд энэ тэмцээн оролтонд ороход хичээдэг хүмүүс байгаа шүү. За тэгэхээр би дараагийнхаа 3 дахь үйл ажиллагаанд ирлээ. Энэ бол цагаан сарын золголт. Цагаан сарын золголт Парисд дуусаагүй байна. За одоо энэ харж байгаачлан өглөө Парисын хагас маратон дээр сайн дурын ажил хийсэн манай хамгийн ахмад гишүүний бид золохоор ирсэн байна. Ингээд бидний халуун дотноор хүлээж авсан танд маш их баярлалаа. Дараагийн үйл ажиллагаан дээр уулзцаая найзуудаа. Ингээд оройн үйл ажиллагаан дээр ирсэн байна. Энэ бол хамгийн сүүлийн төлөвлөсөн үйл ажиллагаа. Dolce & Gabbana-гийн үзэсгэлэн. Би энэ үзэсгэлэн үзнэ гэж юу бодоогүй байсан л да. Нэлийн том үзэсгэлэн гарч байгаа гэж сонссон. Тэгээд билет мөрчлөө олдоход хэцүү байсан. Гэхдээ энэнийг үзэх боломж олгосон аман санал тавьсан хүнд маш их баярлалаа гэж хэлье. Хэдий би Парис хотод амьдардаг ч гэсэндээ загварын шоу үзэсгэлэн дээр ганц 2 удаа л очиж байсан. Гэтэ энэ удаагийнх бол
үнэхээр сэтгэл хөдлөл сайхан байсан. Үгээр хэлхийн арга олон төрлийн сэдвтэй нүд баясан сэтгэл зэрэг зөрүүдтэй надад үнэхээр их таалагдсан. Зарим сэдвтэй өрөөнүүд нь хуучнад орсон зэрэгсэн. Одоо жишээлбэл яг энэ сэдвтэр Эртний Грекийн домгийн баатрууд бурхтын талаар байгаа. Иймэрхүү зүйлсийг сонирхдаг учраас их амархан ойлгогдож байсан. Сэтгэлд дотн санагдсан. Үнэхээр чамин сайхан хийцэлтэй загварууд гаргасан байт юм байлээ. Одоо жишээлбэл энэ дарагдж байгаа хувцснууд дээр Италийн Венец хотыг дүрсэлсэн байгаа юм байлээ. Тэгэхээр яагаад энийг дүрсэлсэн бэ гэхээр мэдээж дизайнеруудтай холбоотой амьдралын түүх байгаа. Одоо энэ харагдаж байгаа дээр болохоор 3D принтер хийсэн хувцснууд гэж байгаа. Бас их сонирхолтой орчин үеийн үнэхээр сайхан мэдрэмжтэй. Энд болохоор харин эсрэгээр хувцс цагаар хэрхэн бүтдэг урланг ингээд дүрсэлсэн байна. Миний наагцх надад санаанд дурсан зэрэгээс нь сайхан байсан. Баярлалаа. Ингээд дараагийнхаа ярианд оръё. За өнөөдөр чинь 2025 оны 3 сарын 11-нд Версай хотод байна. Тэгээд ажаатайгаа буу болох гад ирсэн. Ажаатайгаа юу? Тий. Анх юу яжсэн шүү дээ. Анх танилцж байхад юу лээ? Төв тоолны газар байсан шүү дээ. Нямаах. Тий. Тэнд яг зэрэгцээ сувцсан юм ярьж байгаа л. Өө насмаас ойролцоол юм биш дээ. Найзаа мэзаа гэд харин та арай ихч байна гэд. Тэгсэн чинь за тэгвэл ажаа болъё гэл мадарч чагаад. Тэрнээс хойш ажаа болсон да. Тэ. Ажаагийн дүү. Тий. Ажаагийн дүү болсон. За тэгээд зэн сайхан юу вэ та? Та тайван да. Ажил төрлөө игээл завгүйгээл ихтэй сургууль тэмцээндээ яваар байж байна. Гоё гэртээ хүлээж авсанд баярлалаа. Хотлоод л би байнга ирдгээ гэдэг. Гоё хоолоод байсан баярлалаа гэж тий. Гоё десертэр байсан баярлалаа. Тэр хоолол холимог оргосон. Аргуултай бас нөө мэрэгжлийн онцлог байгаа гэдэг. Супер тий. За тэгээд хамт байхаар ингээд мадраад. Та миний YouTube дээр орсон бичлэгнээс юу үзлөө? Ажаар ихнийхээ нь үзэл тэгэл бас тэтэй нь үзэж амжааг байна. Одоо өнөөдөр сая харж байгаа. Ихнийхээ нь юу үзсэн болвол яагаад бичлэг хийх болсныг нь ойлгоцсон юм шүү дээ. Тийм холын зорилготой жилийн дараах төлөвлөгөө гаргаад тэрнийхээ дагуу явж байгаа. Жилийн дараах төлөвлөгөө чинь ойрын зорилго. Тийм. Холын юу бол тэгэл энд тентхийн дуршлаг судлаад янз янзын спорт яавал дээр хийвэлтэй ингээл гарц хайгаал явж байгаа тий. Ерөнхийдөө. Тий. Тэгэл яг нөө өөрийнхөө суурин дээр үндэслээд одоо хийж байгаа юмнуудтай уялдуулаад цаашаа яаж гой юмнууд хийж болохоор ингээл үзэл. Одоо яг нөгөө боломжтой үе их юм уу? Боломжтой нас байгаа юм чинь. Магадгүй 5 жилийн дараа бол чанга болцсон байж магадгүй шүү дээ. Эсвэл тэгээд нөгөө гэр бүл юу ч үтэй тий нөхцөл байдал өөрчлөгдөд. Тий. Онтой болж магадгүй. Тэгэл ер нь жоохон 40 мөч төхөөл ирэх юм бол тий ерөөхдөө нэг жоохон ирч хүч буурал эхэлнэ шүү дээ. Миний насыг хэллээ. Төхөөл гэж тий. Наач чинь хөссөөсөөгөө жоохон буурал тэгэл харин яг нэг хуучин гарч ирсэн. Одоо ажил хийчээ ядардгүй байсан үе мийг бодоход бол бага зэрэг ядарч эхэлдэг болно гэж төхөөд ирэхээр тэгэхээр ер нь ирч хүчтэй яг залуу одоо яг юм сайхан ганц бий боломжтой үедээ зөв шийдэл гаргаад зорилгын төлөө урагшлал болохгүй юм гэж байгаа байхгүй. Нөгөө хөдөлгөөн гэдэг бас их чухал байгаа тий. Яг нэг хөдөлгөөнгүүд хэцэг байх юм бол та сая өнгөрсөн жил баг нөгөө юу яасан гүрт гүйсэн гүрт тий. Бараг жил болсон уу? Жил гарсан болов жилээр гараагүй нөө? Яг жил 4 сар хөлөвдсөн шүү. Тэгээд яг нөгөө дундуур нөгөө олимпийн нөгөө сайн дэр олон нийтийн гүйлтэд бол яг нөгөө хөлөндөө 30 нандах тариа хийж байгаа 10 км ямарчсангүй болтой шүү. Өнгөрсөн жилийн хувьд бол ганцхан тэр олимпийн гүйлтэд авсан та бас гүйлтэд орч чадаагүй. Тийм одоо бол яг эдгэрх хавцтай авахгүй гэж хэлнэ. Тэр нугасаа хөдлөхгүй бол хөшөөд айгүй хэцүү юм байна. Би хаан хүндрээд тэгэл ер нь нэг амар өдөр тутмын амьдралын хүртэл нөгөө хөвшлөгч айгүй тийм
урагшгүй ч гэх юм уу юу гэх юм. Юу спорт хийхгүй бол нэрээ гамшиг харин хэцүү те. Айгүй хэцүү. Та бүр хөдөлгөөнтэй явж байгаа хөдөлгөөн явуулахаар айгүй хэцүү. Өнгөрсөн жил бүр нөгөө Харваны зарим нэг тэмцээн дээр хүртэл чөлөөлөгдсөн үү? Харваны тэмцээнүүдээс ажаан тэгэл хазгнаал явуулсан шүү дээ. Тийм үү. Тэгэл хазгнаал бүр нэг айхтар өвцсөн. За нэг ганц тэмцээн чөлөөлсөн байж магадгүй. Гэхдээ ерөнхийдөө Харваных чинь нэг баг зэрэг долоод алхаад Харвад иж болох учраас тэгээд ерөнхийдөө ихэнх тэмцээнүүдээр л амжилтаа хийгээд дуусгасан байна шүү. Тэгэхээр яг нөгөө юунаас болоод бэртэл гинтл ямар нэгэн юм өвчин зовироос болоод нэг хэдийг спорт хөдөлгөөнөө хорих шаардлагатай болдог. Тэгээд энээсээ болоод түрүүчийн яриад байгаа тийм хөдөлгөөнгөө бол хөшөөд стресстэй сэтгэл санаа сонирн болдог. Тийм гараад нэг сайхан гүгэж хөлсөө гаргачихдаг. Эсвэл нэг хурдаа алхаад нэг хөлсөө гаргачаал нэг ганц цаг гарна хичээчэл ороод ирэнгүүт ч нэх гоё. Тийм. Юм хийцэн юм шиг сэтгэл төрөл өшөө илүү нэг жоохон өөр юм хийчмээр санагдал хүч ороод бид нөгөө юу байдаг штэ. Ням гаргийн өглөө бүндээ уулзаал нэг гүүчээд тэгээд дараа нөгөө кофе уудаг ч юм уу, хотоор зугаалдаг ч юм уу, өөр ажлууд амжуул явахаар тэр бүтэн сая өдөр бол бүр бүтэн нэг өдөр биш нэг нэлээд олон өдөр шиг л өнгөрдөг те. Зарим хүмүүс ч нөгөө 5 өдөр ажилтай, 6 өдөр ажилтай байдаг ч гэсэндээ бүтэн сайныхаа өглөө хамтдаа юмаа ирчээд дараагийн өөр сонирхолтой юмнууд хийгээд амралтын өдрөө бол үнэхээр утгаараа нь ашиглаж байгаа байхгүй. Тийм. Гой санагдаж. Ерөнхийдөө тэнд одоо нөгөө хаяа нэг уулзаж бүгдөө сард одоо баг 2 л гүйж байгаа шүү дээ. Тийм одоо нөгөө сэрүүний үйлрэл болцсон болохоор. Тэгэл юу яахгүй бол тэгэл хуваараа цаг болцоо ороод тэрвэр гүгээд өөртөө ячаад. Гэтэ тэр нөгөө нийлээд уулзаагүй гэхээр хамгийн гоё юм гэхээр зэрэг бөөнөрөө нэг урамшуулад нэг хөөрхөн гүгээд ямар ч нэг 10 км бол бараг бүгдөө өгөөцгөчдөг шүү дээ тийм ээ. Тэгээд дээрэс нь кофе уугаад тэгээд нөгөө алчаалаа ингээд бүтэн сетрийн өглөөгөр ингээд ерөөсөн 12 цаг хүртэл ачаал тайлчаал. Тэгээд гэр гэртээ хайрцангууч нэг сайхан тийм уулзаа одоо уулзахгүй удаад авахшны хаяаны сайхан нийлж буу халаа сэтгэлээ сайхан голгочоод спорт хийчээ тэгээ гэр орондоо өдөөс хойш хүрээд ирэхээр айгүй гоё их юм хийсэн юм сэтгэл төрөөд айгүй гоё. Тийм. Нөгөө миний хэлэх гэсэн санаа болохоор ихэнх хүмүүс чинь бүтэн санд асуудаг бас хэлдэг байхгүй. Ингээд зөндөө олон хоногоор ажиллаж штэ. Тэгээд ганц амарж байгаа өдрөө сайхан унтъя л та амрал та гэл. Яг унтаж амарч болно. Унтаж амрах хэрэгтэй. Бие бас тийм мэдрээд амрах хэрэгтэй. Гэтэ бас нөгөөтэйгөр ганц амралтын өдрөө зүгээр гэртээ өнгөрөөд байх айгүй хайрын санагдаад. Тийм штэ. Гараад сайхан хөгжөөд хөлсөө гаргаад нэг гоё хийцэн юмтай. Угаасаа л сэтгэл төрөмд чинь гоё шүү дээ. Жилд 52хон 7 хоног байгаа. Тэгээд 7 хоногийн 6 өдөр ажилладаг байх юм бол 52хон л амрах өдөр байна. Гэтэ яг хуу ямар нэгэн тэмдэглэлт баяр энэдрийн өдрүүдээс амрах л байх л та. Гэтэ ерөнхийд нь бодоод үзэх 52хон өдөр амрана. Тэгээд 52 өдрөө одоо хиддэн унтаад чинь хиддэн зүгээр гэртээ гэрээ зөрлөөд өнгөрөх юм. Тэгэхээр жоохон хайрын санагдаад байгаа байхгүй юу? Тийм болохоор өглөө гүйж гарч ирчээл тэгээд өдөөс хойш нь бүр гэрт унтчихснаас илүүтэйгээр их юм амжуулдаг байхгүй юу? Хайр. Тэгээд бодож байна хөө. Та ер нь нөгөө анх энэ Парисын монголчуудтай хамгийн анх нөгөө гүйж эхэлжсэн санаж байна. Санаж байна. Хэдэн онд? 19 онд. 20 онд. Яг ковидын дараа 20 оны намарч өвлжлөө байсан цагч тэр Монсуугийн парк дотор бүгдөө гүйж эхэлжсэн. Тэгэхэд яг нөгөө ковидаар бүх хүмүүс нөгөө хөдөлгөөний хязгаарлалтаар дөнгөж гараад бүгдөө байсдаг. Хөдөлгөх хэрэгтэй юм гэж хумсарлаад тэгээд байгаль одоо урдны ярьслаа өгсөн баг. Байгаль зар тавьсан бас тэн дээр гүйж чад нэг удаа тойроо гүйжсэн. Тэгэл амар бие болраал ядраал амар хэцүү юм гэж бодож ирсэн. Нэг 2 км гүгээл байлаа л 100 м гүгээл өстой үүлээ 60 км гүйсэн. Тэгэл байж байгаа л нөгөө хамгийн гол нь нөгөө хүмүүстэй сайхан уулзаад танилцаад тэгээд хүмүүс нөгөө гүүгэд харсан гүүхгүй чадахгүй тэгээд нөгөөдөлөө дагаж гүйсээр хагалт нэг мэдсэн чи 5 км гүйдэг боллоо л. Тэгэл үжсэн чи нэг үсэн заримдаа жоохон нөгөө тархан жин ихтэй учраас гэртээ ирэл хүмүүсээс адилхан гүйдэг болно гэж бодлоо. Гэртээ ирэл бас нэг хаяада нэг гүйж мөгөл тэгэл нэг гүйчээд маргааш нөгөөдөр нь бие болраад өгөх шахна. Гэхдээ яг хаа тэгэл болчдөг гэсэн. Тэгэл тэрнээс өмнө та гүйдгүйсэн. Агүй ажаан гүйдэг байсан. Гэхдээ юун дээр бодибилдингэд нөгөө зам дээр 30 минут 4 км болоод тэрийг бол нэг 4 жил хийсэн. Гэхдээ тэгээ ковидын жилүүд 16 оноос 20 он хүртэл ер нь гүйхэ болцсон байсан юм.
Тэгэл нэг яг гадаа ингээл гүгэл нэг өгсөн уруу зам дээр гүс тэр мөн сууч бас нэг хөрхөн дэшээ доошгоо шүү дээ. Тэрэн дээр бол тэгээд чадахгүй. Тэгээ ковидын дараа бүгд жин нэмсэн. Тэгээд ямар ч спорт хийгээгүй маш их цаарлал байж чад гээд гүхэрч юм бэл орж байхгүй. Тэгэл тэр жилийн хан зундаа гэхэд 10 км гүхэд зөвлөлцсөн. Ямар ч төвгүй 10 км. Бүр хурдан гүдэг болоо. Тэгээд анхны тэмцээн чи ямар тэмцээн байсан бэ? Момсон. Хамгийн анхных нь уу? Тий, ажаад хэд гүсэн гэж бодчих. 20 21 хэдэн онд юм? 20 оны 100 гэвэл та 19 оны намар юм уу? 20 оны хавар 21 оны 100 юм байна. 21 оны 100 Момланд авах. Тэгээд 4 жил 21 оны 100 баггүй юу. Тэгээд ажаад 10 км 54 минут гүсэн шүү дээ. 54. Хамгийн хурд мэс хамгийн хүнд. Нөгөө нэг хамт гүйжсэн хүмүүс дотроо. Тий, хамт монголчууд дотроо. Тэгээд дараа ах чинь 50. Өөдц. Мондог. Момпланыг жилдээ үн шүү дээ. Тэгэхэд Момпланыг юу вэ? Хүмүүс айгүй их ярьдیں۔ Тэгээ үсээ ярихаас чаргагүй нөгөө бөөнөрөө хит баг хагас жилийн өмнөөс бэлдэж агаад байр саваад бэлдээд унах унаагаа бэлдээд тэгээд бас хэд хоногор очиод тий том тэмцээн болохоор азаагч бол хамгийн дуртай гэж ярьж ирсэн. Хамгийн гой тэмцээн шүү дээ. Амарч болдог бөөнөрөө тэгээд яг тусгаарлагдаад нэг байр түрээслээд ижил хоолунд идээд гарч орж юм үзээд 4 жил дараалж явбаа. Би 3 жил дараалж явсан юм байна. Би чинь тий ер нь ирсэн цагаас хойш байнга л явж байгаа. Тэгээд яг нэг найзуудаараа лагерийн байшин дээр очсон юм шиг тийм төстөрдөн шүү дээ. Чи чинь 3 жил дараалж байна уу? Тий. Тий. Эхний жил нь чи байгаагүй. Тэрнээс хойш ажаан 4 жилийн явж чадаагүй. Тэгээд одоо энэ жилдээ 5 дахь жил юм уу тий? Хурдан байна. Йоо тэр нэг амар инээдтэй. Юу яагаад 2 жилийн өмнө нөө 3 жилийн өмнө ч үдэггүй. Би орж ирээд удаагүй байхад зарим нэг хүмүүс ингээд бидний талаар муугаар ярьдаг гэдэргээдсэн байхгүй юу? Тэрэнд нь гомдсон гэл ганц нэг нөгөө хуучны хэд маань ярьж юм. Би одоо яга гүйж яриад байгаа хүмүүс спорт хийж байгаа хүмүүсийг муулаад идэм бол гайхаад. Тэгээд нэг өдөр гинт хэрэгт дурлаад интернет ухваа. Тэгээд Парисын монголчууд гүүгч мөгч гэж байгаа сайгаад үтсэн чинь мэдээ гарч ирж шүү. Шар хэвлэл төр гарчээ та нар. Зураг өргөдөг. Ямар муухай юм. Харин тийм тэгээд нэрнгээсээ тэгээд зурагтайгаа гарцсан байдгийг гэж чи амар инээдтэй. Манайд тэгэл яах вэ? Момплоно дуусчаал тэндээ нөгөө цастай уулгаа шүү дээ. Альфын нуруунд дэр Монголын талбайгаа барьцсан гоё инээж энэ зураг авах хэрэгтэй. Тэмцээн дуусны дараа ямар гоё уралцгалтай байдаг лээ тий. Яг тийм гоё мэдрэмжээрээ зураг авахулсан гэсэн чинь доор нь зарим нэг хүмүүс бид нэр зургуул байсан хамгийн ихний тэмцээн. Зарим нэг монголчууд ингээд бичсэн байгаа байхгүй. Тэгээ тэрийг хараад би бүр гайхаад түүш энэ хүмүүс чи ямар сайн юм бэ гэж бодсон шүү дээ. Эднэрийн гүүн гэж юу гэдэг очиж ууж идээ вицгэн тэгснэ. Тэр нөгөө зургуулаа ихний 6 өнгөсөн чи тэрийг оч уншсан уу? Тэгээ 6 дотроо би чи хамгийн хүн чинь тийм. Тэгж тал шгож грамч тэгээ 10 кг өмчмний бодлоо амаргүй шүү дээ. Тэгээд харсантай харна бичсэн байсан. Энэ бүдүү яажгүй тий олс тавиад дэшээ гараа үзгээд нэг хаана үлээд гэвчсэн фэйсбુક дээр ч шүү нэг санаж ил. Виткори тийм гарцаас тэгээд би бүр оо яаж юм бэ? Моохоо. Бүгд сураад ингээд нэг гоё яаж авч яаж юм бэ гэнэ гомчсон. Тэгэхээр бас тий нөгөө талтай болол ингээд юм хийж эхлэх гэж байгаа нэгээ бас тэгж таа. Тийм мэдгүй бол чимээгүй л байл. Тэр чинь нэг одоо юу гэдэг тий тухайн үед ингээд гүйжсэн 6 хүн гүйжлээ. Тэнд туршлагатай хүн хэд байгаа вэ? Туршлагатай нэг үлдснүүд нь бол тавуудаа бид нар анхаарал гүйж байгаа. Хэдүүн байгаа вэ? Бас хүн чинь бас нэг яг одоо бол урам гэж ярих хэрэг сонин санагддаг болцсон байлээ. Миний хувьд. Гэхдээ дөнгөж эхэлж байгаа хүнийг шууд ингээд утгагүй үгээр унтраах ч муухай байхгүй тий. Тийм юм ийм юм Францын монголчууд хизээ ийм болцсон гээл. Сонь юм бичсэн. Уулны орой дээр гарч байгаа нөгөө териферик нөгөө юу гарч байгаа. Тэтгэл сууж дээр нь гарснаа зургаад даруулсан л биччихэж байгаа шиг ёо. Айгу хатааргүй гэх юм уу эсвэл юу гэх юм те. Муухай байхгүй. Тэгэхээр манайхаа тийм бичлэхгүй шүү. Миний бичлэгийг үзэж байгаа манай найзууд бол тэгэхгүй. Эхний удаа тэр 10 км Монголын евро гүйжсэн заяа. За. Бүр зам дуусахгүйсэн заяа. Уул руу өгчөөд байгаа шүү дээ. Доошоо гэлсэн.
Айгүй хэцүү зарим газар нь гүөх боломжгүй тийм. Нарийн зам амтай. Нарийнхан тэгээд зэрэгцээд баг ингээд явах юм бол халтраа доош орох юм бол нэг тийм уруу том одоо уулын урал унаа шүү дээ. Чи маш өндөр дээр байгаа юм чи тэ. Тэгэл байж ахал бүр үнэхээр бүр за одоо дуусгачих юм болоо гүүгээл өнгө дахиад үргэлжлээ дуусч яах вэ гэхээр дахиад тийш өгсөн юм эцтэй юм бил. Гэтэл ямарчсан тэгэл дуусгацсан шүү дээ. Эхний жил аягүй хэцүү байсан. Тэгээд 2 дахь 3 дахь жил дахиад 10 км гөөхөд замаа мэддэг байсан. Маш амархан санагдчихсан. 3 дахь жил нь 23-т ороо тэгээд. Тийм. Хэцүү байсан. Шат дахих тусам хэцүү байсан. Бүр айгүй хэцүү. Тэгээд яг 6 сарын сүүлээр болдог тэмцээн байхгүй. Уг нь бол бас том тэмцээн UTMB-г оногддог. Тийм. Тэгээд 6 сарын сүүл учраас мэдээч зуны халуун дуулан дээр бас хэцүү шүү. Ер нь бол нэг хот дондор болж байгаа гүйлтийн тэмцээн 5 км тутам нөгөө хүнсний усны цэг байдаг бол трейл дээр болохоор байдаг юм билий. 10 км-т нэг байлуу яалаа. 10 15 дээр байлуу. Яг нь 23 дээр тийм байсан мэт. Тэгээд нэлээд зайтай би тэгээд жоохон устай гарчаад баларсан шүү дээ. Замд тэгээд таньдаг хүмүүс дараад бас нөгөө баг хүрхрээний ус муснаас ууж иж. Дажаан бүрд өгөө тэр 20 км дөгч явах дажаан усаа дуусчаад хажууд гол харагдаад болтгоо. Дээгүр нэг өгөөд болтгоо тэгэхээр барыг 30 м шууд доошо буугаад голоос усныхаа одоо савыг дүүргэж иж буцаж дээшээ гараад цаг алдчихсан. Тэгээ цаг алдаад гүйсэн шүү дээ. Тэгэхээр баг хүмүүс сүглүүлээ яваад байгаа юм яа. Хатаж өгөх гэж байгаа. 34 Өсөөд яваад байгаа юм чи ёо. 34 5 эмээ халуун. Тэгэл уулын өксөрлөө. Нэг хүмүүс нөө цанаар гулгадаг бол шүү дээ. Тэгээд өгсөн. Тэр 2 жилийн өмнөхдөр чинь бид нэр нэлээд олоолаа явсан. Тэг бараг 20 лаа явсан шүү дээ. 20-с их вэ. Тэгээ бүр хүүхдүүд тийм. Чи эхний байранд нь 15 зургуулаа, дараагийн байранд 10 хэдүүлээд 25 зургуулаа. Тийм байна 20. Тэгээд хүүхдүүд 2-5 байшаа аваад 4 явсан шүү дээ. Гэрүүлтэйгээ тэгээд хүүхдүүд нь 5-6 хүүхд гүйсэн баг шүү. Тэгээд евро 23 км-т 6 тамирч ороод тэнгүүд 10 км чи хэдүүлээ орсон юм байна. Мэлсэн олоод орсон. Бараг 10 орж орсон. Тийм. Та тэгэхээр юу гэж бодож байна? Хамгийн гоё тэмцээн гэвэл Монблон уу? Монблон тийм үү. Яг гоё агаарт гараа тэгээд орчноос солиод. Стол нэг хитэн хүмүүс лагерийн байшинд очиод тэгээд нэг спорт хийж байгаа юм чи. Тэгээд 2 дугаар тэмцээний уур амьсгал маш гоё. Одоо 10 км бол замаа мэддэг болсон бол аюу амар. За одоо өгсөн за одоо буурна гэж явж байгаа болчих. Бараг цээж мэддэг болсон дүү амар. Хотын гүйлт бол яг нөгөө засмал замаар тэгээд нөгөө таньдаг хотоороо гүйж байгаа болохоор хотын гүйлт нэг жоохон хатуу санагдаад тийм аа. Яагаад ч битгүй нэг юунд одоо цементэн дээр гүөхэр зэрэг хатуу санагдаад тий. Уулын гүйлт. Яг уулын гүйлт болохоор нэг өгсөж байна, уруудах байна. Тэгэл өгсхийг бол яаж чагаал хийчих байгаа юм. Тэгэл арай л нэг адал явталдаг гэх юм уу. Тий, илүү адал. Тэгээ надад илүү гой санагдаж шүү дээ. Аюуны Монблоных. Тий, уул ус цэвэр агаар тэгээд тий. үзүүштэй гой байгаль донд явж байгаа. Явах болгондоо нөгөө тэр хавийн үзүүштэй газар юу бүгдөө хажуугаар нь юу визитийг явчих чамч тий. Тэгэхээр жуулчин шиг үзэхтэй. Одоо баг 3-4 жил дараалж явлаа гэдэг шиг тэр хоёр ч үзээд хамг болчихлоо шүү. Таш тэгээд тэр газар баг бидний таньдаг боллоо. Тий, тэгээ байнга одоо ингэ авчих гарч тий. Яг дараагийн удаа тэр юуны альпин нурууныг тойрон алхахдаг тийм 10 хоногийн тийм юу ийдیں۔ Тэрэнд л зорж явъя гэж бодоод байгаа. Энэ жил арай л болохгүй юм шиг. Гой тойрон алхалт хийгээд 70-аас 10 хоног гэсэн. Тийм, майхантай. Яа, майхангаа үрээд галтаагаа үрээд нэг алхаад явъя гэсэн. Энэ жил арай л болохгүй юм шиг. Та чинь нэрээ сая өнгөрсөн жил нөгөө тэгж бэртгэсэн өмнө бол бас алхдаг байсан шүү дээ тий. Тийм, сүүл хаана хэдэн хоногоор алхахлаа. За чинь 21 он юм да. Тэгээ юунаас Парисын доод Лион гэдэг хотоос яг Парис зүүн доотлын одоо зүүн урзгийн хотоос яг одоо чанх урзгийн Каор гэдэг хот зогссон. Тэндээс Лионоос Каор хот хүртэл 350 км байсан. Тэгээд гэрүүлийнхэнтэй хамтдаа хоёлаа цөөхөн дотроо тоогоо шанага майхангаа хийгээд 21 хоногийн турш алхсан шүү. 20 хоногийн турш алхаад тэгээд ирсэн. Ерөнхийдөө алхаа явж хат хөнгүү газар бас тэгэл өксөн уруу айгуу гоё ирсэн. Айгуу гоё зэрлэг мэдрэмжтэй юм билээ гэж. Яг хүн өөр зэрлэгчтэй юм билээ шүү. Айгуу гоё. Яг байгальд яваад байгаа шүү дээ. Байгальд яваад хахаар нэг сонин тийм зэрлэгшээ амтэн хүн байхгүй.
Тэгэл хоолунд ресторан байхгүй. Тэгэл тиймэрхүү явган алхалтын газраар яваад маш их юм үзтiin. Аюу гоё юм билээ. Тий. Наад захын ингээл төсөөлөхөд цахилгаан байхгүй. Цахилгаан утас байхгүй. Тэгэл өдрийн 8 цаг алхаал, оройн зүгээ тавиал хоолоо хийгээл унтаал, маргааш нахаал үргэлжлүүлэл алхаа авч маш их ядарна гэсэн мөртлөө амар гоё. Хаталтай мэлээ бас тэрлээ. Миний туршлагаар болохоор яхаа нөө гэхээр алхаж байхад эхний үедээ бол жоохон ядрна. Эхний 3 хоног. Эхний 2-3 хоног. Тий, эхний 2-3 хоног жоохон ядрна. Тэгээд цаашаа тасаад ирэхээр дэжгүй. Сүүлийн 7 хоногт болвол тэгэл яг нормал болцсон. Ороод ирдэг санагдаад байна. Эхний 3 хоног бол яалч хөцөц. Тийм 7 хоног 10 хоног алхаж байгаа бол эхний ганц 2 удаагийн аялал дээр бол яг туршлагагүйтэй юм уу мартдаг ч юм уу энийг ингэждэг тэрийг тэх юм байна да гэж бодож магадгүй. Хэд яваад ирэх юм бол тэгэл сурчдیں۔ Да тий. Яг өөрийнхөө одоо жишээл нэг хөл гар зөрүүддэг өвддөг авсдаг яадаг ч үгүй тий. Эхний тоонуудаа бүх юмнуудаа нөгөө мэддэг болцохороо ямар амьстай, ямар боловчтой, ямар гуталтай яаж авах вэ бүгдийг мэддэг болцдог тий. Нарийн ширийн бүх юмнуудаа ойлгочихно. Замаасаа тэгэл нэгээр нөхөөл тэгэл сүултээ бараг иж бүрэн болоод буцдаг юм билээ тий. Тий. Зарим жижиг хотуудаар дайрайлан ганц 2 амьс. Одоо амьс гэх чинь 2 давхартай амьс гэдэг чинь тэрийг өмсөх гэл. Ер нь юуны яваа алхалт ер нь хамгийн их мөнгө зарахгүй хамгийн их хямдхан спорт юм биш шүү. Аа. Тэр явахдаа 600 евро л өрсөн ш тэр олон хоног. 3-7 хоногт 600 евро үрээд 350 км зам тулсан. Тэгээд одоо тэр чинь тэгээд өнөөдөр юу лээ 4 жилийн өмнө хийсэн гэхэд өнөөдөр ч гэсэн яриа суучгаар гоё дурсамжлцсан байгаа байхгүй тий. Бас туршлагатай болцсон. Тий. Тэгээд тэрнээс өөр бас тааш тэгэл 2-3 хоног орчим 7 хоног орчим явдаг шүү дээ. Тэрнээс хойш ерөнхийдөө бол тэгэл 2-3 хоног байсан л нэг газар хотод очичвал хамаагүй зүгээр зам дагаал алхаал одоо айл гуйдаг ч юм уу эсвэл гадаа ч юм уу хоноол тэгээ буцаагаад нөгөө замаа тулаа гэртээ хүрээд тэрний 50 км 60 км алхалтуудыг бол хийдэг болсон бас айгу гой санагдаад тийм билээ. Яг тэгээд алхаад ингээд байгальд явж хагаад эргээд хотод ороод ингээд байр маяг төрүүлэх айгу хэцүүсэн шүү дээ. Нэг санаа. Хөдөөний хүмүүс нэг байранд байж чаддгүйтэй адилхан тийм мэдрэмж төрдөг юм бэл. Цонхоор ингээд хар 31 тийм амар их машин зүй явал тэгэл. Ялангуяа битэрийн тийг сонгож алхасан газар болохоор зэрэг яг нэг өсөөр хүн амт их багтай Монгол шиг тиймэрхүү газрууд байсан юм. Тэгээ замаараа үзээгүй янз янз их гой тасхан их гой үзүүрийн одоо байгальтай юм газруудыг үзээж явсан болохоор бүр хотод ирчээд эргээд тийшээ явмаар санагдаа бүр эхний 3-4 хоног балкон дээр майхангаа барьж унтмаар тийм сэтгэл төрөөдсөн шүү дээ. Айгу хэцүүсэн. Нэг 7 хоног айгу хэцүүсэн. Тэгээд байгаль бол тэгэл яг эргчлөө тэгээд байгалийн хүн гэдэг юм. Тэр хүн айгу хурдан зэрлэх штий билээ. Яг нөгөө байгаль гарч хаад тийм болчтой юм билээ айгу сонио. Би бас тэгээд нэг тиймэрхүү мэдрэмж авцсан. Тэгээд тэрийгэ буцааж хийх гэдэл байгаа ахaltaа нэг талтай. Нөгөө талдаа болохоор яг одоо л хийх юм бол боломжтой гэж бодож байгаа юм аа л. Тэгээ ер нь гош ингээд үзчихвэл алдвал ахаад нэг хэдэн сар төлөвлөж байгаад эргээд хийгээд үз. Тэгээ угаасаа баг хийсээр байгаа сүйдээ тэгээд бүр тэндээ ингээд дасаад өө ингээд юм дүү тийм гэсэн туршлагаа. Яг өнгөрсөн өвөл гэх юм уу? Оны өмнө би бодож явахдаа бараг л энэ жилийн гараа авчмаар санагдсан байхгүй юу? Дотор тавьчтай бол. Бэлтгэх болохгүй. Тий, тэгээд ингэчмэр тэгчмэр гэдэг. Тэгээд зөндөө олон юм шалтгаанууд байгаа. Тэр болгоныг тоочж ярихгүй. Гэтэ явж явах үедээ би ярина. Яагаад явж байгаа. Баг ихтэй дэлгэжл байгаа л та. Юу гүйл ингээл ийм байна, тийм байна, амьдрал маань ингэсэн болохоор би өөрийнхөө төлөөр яг одоо ярмаар байгаа. Явцын дунд жишээлбэл би өнөөдөр ингээд тантай цаг юм яриад байж хахад та бүхэн хоёрын хооронд ингээд харилцааны зөндөө олон дурсамжууд байгаа шүү дээ. Тэрэн дотроос ч юм уу эсвэл та ингээд миний талаар ямар сэтгэлтэй байдаг гэдэг ч юм уу тиймэрхүү яриануудаас ингэж гарч ирэх юм бол зүгээр тэрнээс наан би өөрийгөө хинбэ гэдэг талаар яриад байх нь жоохон зохимжгүй санагдаад байгаа байхгүй тий. Миний эргэн тойрны хүрээллийн хүмүүс ямар хөө хүмүүс байна, ямар найз нөхөд ах ихч дүүтэй болсон бэ, хүн амьдарч байгаа газрыг өөрийнхөө дуугаал нэг шиг тий өөрийнхөө хүрээллийн хүмүүсийг ингээл үүсгээл явж байгаа шүү дээ. Тэгэл тэрэндээ таарч байгаа хүмүүсийн сайхан найзч нөхөрлөөд олон жил хамт байдаг. Таарч тохирохгүй зангаа мэддэг бол хүмүүс нь ингээл аянда одоо ирээдүгээд мөрмөрөөгөөд зорилго нь нийлэхгүй юм чинь тэгээ явцаадаг шүү дээ. Тийм болохоор бас бодож байгаа байхгүй юу? Тэгэхээр
Тий. Одоо өнөөдөр яг ингээд жишээлбэл яриад сууж байгаа өмнө нь ингээд өөр хүмүүстэй ингээд ярьж байгаа дараагийн гоё найзуудтайгаа ярилцсан гэж бодож байгаа төр болохоор би яг энэ цаг үед би энэ найз нөхөд ийм хүрээлттэй байгаа. Яг одоо л би энэ байгаа газартаа байгаа хүрээлттэй сэтгэл хангалуун байгаа. Тэгэд энэ болгоныхоо зүгээр толгоондоо ингээд бодоод өнгөрөөмөрг байгаа. Ягаад гэхээр өнгөрсөн жил жишээлбэл бид нэр зөндөө олон гой тэмцээн авралтай тэгээ үйл явдлуудыг хамтдаа бүтээсэн мөртлөө өнгөрөөсөн мөртлөө одоо ингээд хоорондоо нэрийг тэгсэн шүү те гэж ярихаас итгэхгүй дурсан баг бүтээсэн баг ярилцахаар бүх хүмүүсийн сэтгэл ярилцах юм ярилцаад авчих юм шиг гэхгүй бүх хүмүүсийн дурсан чи сэргээгээд тийч бүгдийг мэдээд авчих юм шүү тийм штэ тийм одоо жишээлбэл би ингээд надад тэр хүмүүсийн сэтгэл одоо надтай яаж харьцаж байгаа харилцаа нээлттэй чөлөөтэй ингээд гоё байгаа юмнуудыг би ингээд хадгалж авах миний зорилго байгаа байхгүй. Дараа нь эргээд харахад надад сонирхолтой нөгөө хүнд маань сонирхолтой өөр танихгүй хүн харсан ч гэсэн те энд ингээд бас Францын монголчууд амьдардаг юм байна. Тэгээд энэ хүмүүс чөлөөт цагаа ингэж өнгөрүүлдэг хамтдаа юм хийж явдаг юм биш үү? Тэрнээс нөгөө шал танихгүй гинт нэг зураг тавигдсан төрөвчийн хэлдэг шиг те нөгөө өдөр ингээд унаагаар явснаа юу яадаг худлаад алфавит зураг авахулдаг ингэж ярихт бас энэ миний ч гэсэн засах хэрэгтэй байх л та. Үнээрээ сайхан шүү дээ. Тэгэл одоо жишээлбэл гүйж явахтай бичлэг хийгээл тий. Гүйж явахтай бичлэг хийгээл бэлтгэл хийж явахтай бичлэг хийдэг ч юм уу тий. Эсвэл яадаг чинь ямар нэгэн сонирхолтой ажаад зөндөө авах шүү дээ. Сонирхолтой юм хийж явахтай ингээд бичлэг зураг мураг хийгээд ингээд хадгалдаг болол энэ болгон чинь бас гоё түүх байхгүй. Тийм ээ тийм. Ажил байх хэрэгтэй тийм. Дандаа өнөөдрөөрөө байхгүй. Тэгээ маргааш өгш. Маргааш нөгөө төр өөрчлөгдөн шүү дээ. Энэс жоохон сайхал яваад шүү дээ. Тийм. Тийм болохоор бодоод байгаамаа. Тэгээд ямар ч гэсэн өнөөдөр яриад сууж байгаад бол баяртай л. Тэгээд миний нэг бас нэг юу байгаа. За хүмүүс болохоор хэлжээлээ. Ганц нэг найзууд маань ингээд бичлэг үүссэн. Одоохондоо нэг 5-10 үнэл үтсчлээ л. Гэтэ тэгээд 5-10 бол таарав шүү дээ. Харсан хүмүүс маань хэлжээ. Царайгаа гаргаач гэдэг ч юм уу эсвэл ийм асуултууд бэлддэг гэдэг ч юм уу тийм юм хийвэл яадаг юм бэ юм хийвэл яадаг иймэрхүү юм үзүүлэл яадаг гэж санал тавьдаг ч юм уу санал бодлоо хэлж байгаа. Гэхдээ яг одоохондоо би нэг тийм албан ёсны нэг тийм миний YouTube суваг дээр ингээд лайк дараарай, subscribe хийгээрэй, намайг дагаарай магаарай. Эсвэл одоо юу гэдэг би ингээд айгүй мундаг ютубер болоод ийм юм хиймээр байна. Тэдэн мянган дагагчтай бол юм болъё гэсэн ямар ч тийм бодлого эхлүүлээд байгаа байхгүй. Хэрвээ би тийм юм бодоод эхлүүлэх юм бол нэг тийм ажил шиг болоод миний нөгөө хувийн одоо юу гэх юм ийм гэгэнэр юм хиймээр шүү дээ. Тийм юм маань ингээ байхгүй болоод тавилттай болоод ирэх юм болов гэж боддог байхгүй. Өнгөрсөн 7 хоногт тэнтэй байгалийн ярьжсэн чинь хэлжсэн юм. Тавилттай юм эхлэхээр санаасаа нэг худлаа сонирн байдаг те. Бид яриа яг ингэж эхэлсэн байхгүй өнгөрсөн 7 хоног тэр. Тийм болохоор одоо жишээлбэл хоёулаа юм ярихдаа би танд баг яагаад бичлэг хийж байгааг нэг тайлбарлаагүй шүү дээ. Юу ярих гэж байгаа хэлээгүй. Би яг үүндээ өөрөө тантай ийм юм ярина, тийм юм ярина гэсэн асуулт ч бэлдээгүй. Зүгээр л хоёулаа хамт цаваал юм ярихад угаасаа яриад болоо л дээ. Тэгэхээр өнөөдөр ч гэсэн зүгээр энгийн тэр видео болчихсон, энэ видео болчихсон, тэгэхэд ингэсэн ингээд гоё байсан шүү. Одоо юу их вэ гэдэг юмнуудаа яриад тэгэл энэ үед бодож байгаа юмнуудаа ингээд хадгалж үлдээх нь гол зорилго гэх юм. Тийм байгаа да. Тэгээд 22 оны 6 сарын 5-нд байх Adidas Arvka гэдэг нөгөө Парисын Adidas-аас зохион байгуулдаг 10 км-ийн хамгийн том тэмцээн. Ер нь бол гэдэгтэйсэн хот хацсан км 22 тийм. Тэр юу Парисч биш юм байна. Бүр Францын хамгийн том 10 км-ийн тэмцээн баггүй юу? Жил болгон 50-60 мянган хүн оролцдог. Тэгээд гоё шүү дээ тий. Тийм, яг хотын төвөөр гүйдэг. Эвлийн цамхагаас эхэлдүүлээ үлээ гараа. Тэгээд гараа эвлийн цамхагаас тэр тэмцээний дараа бид нэр тэр тэмцээнд хамтдаа оролцоод тэр тэмцээний дараа ингээд хамт суугаад танилцаад ингээд 20 тийм одоо 25 3 жил болж байна. Тийм ээ. 36 ордог чинь Экидэн баха тийм. Тийм тэрний 11 сард болсон Экидэн 20 хэдүүлээ ороод исэн шүү Adidas. Тийм.
22 32 лөө 33 хүн орчихсон. Тэр их гидэн дээр тийм бүртгэлийг. Тэндээ дээр 36. Яг тэгээ 6-аар 6 бүх бүрдчихсэн. 3-аар бас хүмүүс орсон шүү. Тэгвэл тэрнээс илүү байх. Ямар ч 6-аар 6 баг бүрдчихсэн байхгүй. Ажин тэрийг сайн санаад байгаа. 36 бол хамгийн олон орсон тэмцээн. Тэр их гидэн байсан. Дараа нь тэр хөх бодлогтой 22 оны Парисын Adidas-ын тэмцээнд бол бас нэг 20-30 орсон шүү. Тийм. Тэр зурган дээр үзэж багтаж чадахгүй бөөнөр аяа. Тийм. Тэгээ 20-30-уулаа нийлээд хамтдаа тэмцээнд орчихно гэж аягаа гоё юм сонсог. Тэгээд тэр үед танилцаад ингээд гоё ажаатай болсон байт юм аа. Гүүл дээр дамжуулаад. Ажаатай болсон. Тийм. Тэгээд манайхан чинь сая цаансар болоод ганагчанд очиж залгасан. Яг энэ бичлэгнийхээ өмнө нь би энэ аудионыхаа өмнө нь би оруулна. Ганц нэг гин жижигэн бөөрхөн төрсөд авцсан байна. Тэгээд ганагчанд очиж залгахад хүмүүс ингээд гараа дээрэнтэй хуу доорондоо хөөдөг байхгүй. Миний нас одоо юу гэсэн мэдэхгүй те. Мэдээж хинхэн надаас ихч хүмүүсээс мэдээж бас надаас арай залуу хүмүүс ч байсан. Гэхдээ ихч байсан, дүүч байсан намайг яг үеих гэж боддtiin билий. Тэр яг тэнцвэрч байхгүй. Би болохоор нэг юунд холбооныхоо удирдлах зөвлөл байгаа учраас ер нь бол хүмүүсийн мэдэн шүү дээ. Нас бүгд мэдэх юм шүү дээ. Ажин бол мэдэхгүй шүү дээ. Мэдэн гэхдээ би хэлэхгүй шүү дээ. Энэ тийдтэй тэр ийдтэй энэ ингэдэг тэгдэг гэж ярьж болохгүй байхгүй юм чинь бас хариуцлагатай албан дээр өгнө. Хариуцлага учраас тий. Хүний юуг алдаж болохгүй нууц гэж байгаа. Яг баяр ёслол дээр болол ялцчих тэгээд. За би гараа доорн тавина. Чи миний гарыг өрөх ёстой гэх. Тэрийг анзаармаар юм байна тий тэгвэл. Тий нэг тийм болсон. Андраас тийм миний андраас их агч юм байна. Тий. Сонирхохгүй доо тэгээд. Тийм юм болт шүү найзуудаа. Тэгээд манай нөгөө саяны золгосон хэд ч юм уу дараа нь өөр зарим найзууд манай харах байлээ тий. Гэхдээ бид нар бас нөгөө юу яадгүй тий. Яг нөгөө Европт амьдарч байгаа хүмүүс болоод ч тэр юм уу. Нэг тийм ах ярахаж ихчихээ тий. Тэрхэн байхгүй адилхан тийм байдгүй тий. Яг гоё найзлах хүмүүстэйгээ найзлаад дундаа ороод тий. Тэгэл ер нь ямар нэгэн зүйлийн хараас бүгдөө чиглээ явж хахт тэгэл бүгдөө зорилго нэгтэй болохоор тэгэл аягүй гоё коллективтэй байгаа байхгүй. Тий. Тэгээ яг ингээд гүцэх шүү, спорт хийх шүү гэд бүгдөө зоржихоор зэрэг илүү юм байхгүй шүү. Зорилго нэгтэй болохоор. Бид нэр жишээлбэл юу байдаг ч тийм ингээл гадаадад амьдарч байгаа, хэлийн чандад амьдарч байгаа монголчууд нийлээд ингээд яг спортоор нийлсэн хүмүүс л байна. Гэхдээ нөгөөтэйгөр бас нөгөө тэмдэглэлт баярууд ч гэдэг юм арга хэмжээнүүд тэгэл бөөнөрөө цуглаал юм хийдэг. Тэрэн дээр ингээд бүгдээрээ бие биендээ итгэдэг. Тэгээд нэг тийм том асуудал ерөөсө болж байгааг миний мэдгий. Тийм. Томч биш бүр жижиг сажигч асуудал гарч байгаагүй. Одоо нэг хэрүүлмар ганч гэх юм уу нэг араа өврөөр нь ярьдаг ч юм мэдхгүй нэг сэн юм болоод идэх шнэ. Надад л тийм юм анзаарагддаг болохоор айгүй гоё хүрээлэлт байна гэж бодоод байхгүй. Тэгээд энэ юутай холбоотой гэхээр ер нь урлаг спорт гэдэг чинь бас тэгээд ялгадаг юм шиг байгаа тийм. Зорилго нэгтэй хүмүүс ч одоо тэг сэдвэн хүртэл нэг тэгэл. Тийм. Дараагийн тэмцээн яах вэ хүү хэлэдүүлээ. Тийм. Нэг сайхан гүйж хараагаад бушруу медалаад нэг 2 дугаар байранд орохгүй ч гэсэн амар гоё эрүүлэр хамтдаа бөөнөрөө цагийг айгүй хөвгчлөлтөд зөв өнгөрөөгөөд тэгээд тэр тэмцээнд ороод ингээд гараад ирэнгүүт ч бас л гоё шүү дээ. Ололоо алцаагаад тэгэл. Гоё гоё инээ царайсан бүгдөө. Тэмцээнд бэлтгэхтэй хамтдаа байгаа. Гүйсэн байна гэж. Нөө бие биенийхээ амжилтыг шалгаалтай. Хин надаас зөөд гүйсэн байна гэж. Хоорондоо тэр улсын хүмүүстэй өрсөлдөг биш. Хоорондоо өрсөлдөлт тэр сайжирч байна. Яаж юм бэл. Тэгж хардаг байх нэ. Харин штэ. Үгүй ажил айгуу эхлээд нэг хүн тэр нөгөө онлайн дээр их гайгүй байжсэн. Тэгээ тэрнээс хойш ухраад байгаа юм. 58 сүүлд нэг цаг 5 болоод. За ер нь нэг цаг 5 гүгээд байгаа юм да. Би бодохдоо таныг нөгөө юу яахгүйгээр цаг энэ төр бодож хичээхгүй. Яг гүйж явах үедээ нэг юм мэдрэмж авдаг шин. Үгүй би ингэж ажил гэж үүдэг шин. Ажил жаргаж гүйдэг байхгүй. Харин тий. Нөө жаргаж гүйдэг. Иргэн тойрны юм гой юм хараад уур амьсгал атмосферыг мэдэрч гүйдэг юм байна. Түүнээс яг тэгж айхтар бүр нэг амар хурдлаад нэг халаад өгөл гэж үгүй шүү дээ. Тий. Яг гой жаргаж гүйгээл нэг зовж нөгөө амьсгаад тал өгөхгүй гүйгээд идэв шүү дээ. Тэхгүйгээр ерөөхдөө нэг хөөхөн гэл нэг темп алахгүй шахшуул нэг айтайхан орчноо мэдрээд амар гой жаргааг өгч бас янз шүү дээ.
Тэртээ дэргүүл одоо тэр 20-30 минут гүгээд 10 км-ийг туулж чадахгүйгаас хойш тэгж зовоод яам. Тийм яг нөгөө юу авраг болъё гэсэн зорилготой биш. Яг өөрийнхөө хэмжээнд элитүүд иш ямар тэгээд. Тийм өөрийнхөө хэмжээнд нөгөө кайф авах гэж гүгээд байгаа байхгүй. Тэгээд хүмүүс бас нөгөө хэлдэг шүү дээ. Гүлтийн дугаар авах гэж мөнгө төлдөг. Зөндөө бэлтгэл сургууль пүүз мүз юу ч үдгийн те бас зөндөө зардал гаргадаг. Тэгснээ нэг цагийн тэмцээнд орох гэж л ингээл яагаад энэ зүгээр гараад гүөх заавал тэр тэмцээнд орох ямар ялгаа вэ? Ер нь яагаад заавал гүөх гэдэг юм. Гүхэн ч гэсэн тийм гоё юм уу гүм үү гэж нэг тийж яриад идэг штэ. Өөрийгөө зовоогоод байгаа юм биш үү гэдэг ч юм уу тийм. Амралтын өдөр яагаад заавал өглөөрт босох хэрэгтэй гэдэг шиг төрүүчийн яриан дээр хардаг тийм. Ингээд тийм аа. Бас нөгөөтэйгүр нэг гүлтийн нэг би яг жилд нэг 4 тэмцээнд ороод идэв. Ер боломжтой болцсон. Өөр тэмцээнд ихээс ордоггүй байхгүй. Тэгээд юу яадгийг. Одоо нөгөө гүлтийн тэмцээнд бүртгүүлнэ гэдэг чинь аягүй мотивацийн үг гэдэг байгаа байхгүй. За тэрэндгүй шүү. За тэр л өгч шүү. За нэг хэд жижиг зорилготой болчихсон. Жижигхэн нөгөө тэр тэмцээнд нэг зовхгүй гүүхийн тулд тэрийг нэг багаар хийгээд гүгээд байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг бүртгүүлэхгүй болохоор за дараагийн тэмцээн байхгүй юм чинь гэж жоохон наазгаарах маталтай болчдөг. Ямар нэгэн тэмцээнд ерөөхдөө нэг бүртгүүлсэн байх юм бол за удахгүй очиагүй тэрэн дээр очиод одоо бас нэг алиагаа алдахгүй тулд эртнээс бэлтгэл хийжээ гээл бас нэг хөөрхөн тийм зоригтой тийм бэлтгэл хийх бас тийм юу гэдэг байгаа байхгүй. Тэгээ юу сэдв өгөх юм уу юу гэх юм? Сэдэлжүүлчих. Сэдэл өгöd байгаа байхгүй тий? Гүөх тийм. Тэгээд яг энэ сэдэлжүүлж жижигхэн зоригтой болгож байгаа. Тэгээ дээрэс нь яг тэмцээний үе юм гоё кайф мэдрэмж авдаг. Яг гүйж явах үед жишээлбэл тэр гараан дээр ямар олон хүмүүсийн тэр ирчүүчтэй. Гоё тий тэр хүчм. Тэр тэмцээнд орохын тулд ингээд хэдэн сар жил бэлдсэн хүмүүс байгаа. Бас адилхан л нөгөө анх удаа гүйж байгаа ч юм уу эсвэл бэртэж гимтчихэд эргэж орж ирж байгаа хүмүүс байгаа. Бүр яг ингээд авраг болох гэж зорж байгаа хүмүүс байгаа. Тэр олон хүмүүс юм гоё энерги дунд орцсон байж байгаа. 1000 хүмүүс тэгэл хөгсөн залуу зарим хүмүүс ч бүр тэргээд хүрсэн гүйжэн, дахиад дутуу хүмүүс гүйжэн тэр ч юусэн. Тий. Тэр олноос л кайф авах гэж өдрөл гүйж байгаа шүү. Гүүхэд бас нөө хүмүүс одоо жишээлбэл ингээд гүүх зам байгаа шүү дээ. Ингээ 10 км-ийн тэмцээн байлаа гэж бодъё л та. Тэгэл 10 км замаар явж байхад ч хажуугаар жоохон охин гүйжэдэг ч юм уу, хөгшин эмээ өгөөд гүйжэдэг ч юм уу тий. Мундаг тий. Тий. Насны ангилал жишээлбэл одоо 16-аас дээш бол тийм тэгэл 70-80 эртээ 100-тай хүмүүс гүйжил байдаг шүү дээ. Хажуугаар хөрөхөд чирэлтэй. Гэт боломжтой байхад жишээлбэл чи одоо ингээ 30 гарцсан, 40 гарцсан гүйлтэр ингээд амжилт үзүүлэх тийм юм байхгүй юм шүү, гэхгүй юм шүү, тэхгүй юм шүү гэж бас хүмүүс хэлдэг байхгүй. Гэхдээ энэ дээр бас нэмээд тодруулах юм бол гүйлтэн дээр насны ангилал байдаг байхгүй. Насны ангилал байхгүй. Насны ангилал байдаг байхгүй. Бүр нөгөө медаль өгт нь бол байгаа. Тийм, насны ангилал. Гүйлт бол нас хэрэггүй шүү дээ. Тийм, яг чи эдэн настай учраас одоо гүйлт хэрэггүй гэж ярих юм байдаг байхгүй. Ягаад тэгэхээр 18-аас 31 үлээ 32 нас хүртэл нэг ангилал байгаа. Тэрнээс дээшээ болохоор 40 хүртэл нэг англи байгаа. Тэгээд 40, 45-аас тэд энтрээ гээд. Тэгээд бүр 70 нэмэх болоод явдаг байхгүй. Тэгэхээр тэр англи болгон дэр ингээд төрүүлэгчдэг юм уу? Эсвэл ингээд эрэгтэй эмэгтэй гэдгээрээ бас тэгээд зэрэглэлээ авдаг ч юм уу? Яа, жингээр зэрэглэл авдаг бол гоё ихгүй. Тэгээд ажил дээр билээ хоол явчихсан. Гэтэн килограмм мөрчлээ. Гэтэн надаас бүдүүн үсгүүж идэв юм а тий бас. Зээлгүй тий. Та чинь бүдүүн биш шүү дээ. Тийм. Хөсгөр хүмүүс гүйж идэв юм а тий өөрөө. Бэлгүй яах вэ? Иймэрхүү юмнууд байдаг. Дараа нь барианд орсны дараа мэдрэмж байгаа. Гоё тийм. Одоо жишээлбэл ингээд 50,000, 60,000 хүн гүйсэн байсан ч гэсэндээ 50,000-д нь орсон байсан ч гэсэн хамаагүй. Тэр хүний зорилго чинь төрүүлэх биш. Барианд орох. Барианд орох байхгүй. 10 км-ээр туулаад тэгээд километрээ хэдэн цагтаа туулна гэсэн бол тэрэндээ туулах. Эсвэл яг л 10 км-ээ сайхан хэмжээд хийж дуусгах л. Тэгэл зорилгоо хийж ин тэд жижиг зорилгоо хийж гинэ гэдэг чинь тэгэл амжилт байхгүй. Тэгээ нөгөө амжилтын адреналин мэдрэх гэж л ер нь орж байгаа шүү дээ. Тэр төлбөр төлдөг метрийн юу болол бас учир утгатай байдаг. Жишээлбэл зарим тэмцээнүүд Adidas 10K миний анх орж исэн тэр 22 оны тэмцээн чинь далайн бохирдлыг цэвэрлэх тийм сэдвтэй байсан. Тийм бид нар чинь нөгөө айгуу гоё гүйлтийн тэмцээнд өөртөө мөнгө төлөөдгийг өгөөд юм. Мөнгөлөө зовоод байдаг байхгүй. Тийм. Тэр чинь одоо мөнгөлөөд эрүүлээд авч байгаа подвалк нь одоо дэлхийн пластик хонцор савд нийлүүлээ эргүүлээ бид нарт бодол гэж байдаг. Тийм дахин боловсруулсан материал байна. Тийм тэр чинь бид нар ерөөсө хогонд бас
одоо боловсруулахад бас мөнгө хандив өгöd байгаа. Тийм хандив өргөсөн гэж. Тийм хандив одоо далайн цэвэрлэгэнд одоо хандив орсон. Тэгээ бид нэрээ одоо гүүгээд оролцсон бас нөгөө юу шүү дээ. Хэрэгтэй зүйлийг хийж байгаа шүү. Тийм эмэгтэйчүүдийн хөхний хорт авдрын эсрэг гүйлтэж байна. Эрэгтэйчүүдийн төрөв булчирхан авдрын эсрэг гүйлт байна. Тэр болохыг хөрөнгө болж орж байгаа байхгүй эргүүлж байна чи байгаль дээлтэй юм хийгээд байгаа шүү дээ. Өөрсдөө гүүгээд мөнгөө төлөөд. Ер нь бол хандив өргөж байгаа ялгаагүй. Тий одоо хогийг бас цэвэрлэх гэсэн үг байхгүй бид нар чи эргүүлээ бодоолох болгоод өмсөд бид нар чи их гой чанартай ямар ч олон бодоолохтой болоо. Нөгөөтэйгөр бас юу байна? Гүйлтийн тэмцээн ийм том тэмцээн зохион байгуулахад чинь зөндөө олон хүмүүс тэнд ажиллаж байгаа шүү дээ. Хэдэн сарчлэр ингээл промошн хийгээл тэнд ажиллаал тэ баг гарцсан явж байгаа. Тэр хүмүүсийн цалин мөнгө одоо юу гэдэнтэй бас юм явж байгаа. Яг мэдээж том спонсорууд байдаг ч гэсэндээ тий. Тэндээс бас зарим нэгэн хүмүүсийг бид нэр ажилтаа байлгаж байгаа байхгүй юу? Гүйлтийн тэмцээнд орж байгаа хүмүүс чинь. Энэ нөгөөдөө тий. Энэ олон мянган хүмүүсийг бүгдийг зохион байгуулад гоё арга хэмжээ болгох гэдэг чинь. Зөндөө ажил. Одоо нэг хүнийг алдахгүй мэйл явуулаад тийм хийж бас өөрхөн. Тэгэхээр чин энэ одоо нэг гаргаж байгаа одоо досерт гэмээр биб дугаар гэдэг гүйлтийн номер худалдаж авч байгаа нь төлбөр мөлбөр үнэтэй байна гэж ярих бодох ер нь бол хэрэггүй гэж хэлэх гээд байгаа байхгүй. Энд чин цаанаа ингээд олон зүйлийг хөдөлгөж идэг бид нар чи яг л нэг юм циклээр амьдарч байгаа хүмүүс байна шүү дээ. Нэг нэгнээсээ хамааралтай нийгэмд амьдарч байгаа юм чинь. Тийм жижиг сажиг юм дээр сони юм бата яхавтай найзууд эрийг байцгаая. Тий зөвхтлээс нэр яг бодит байдал дээр юм л шүү. Би нөгөө Монголд очиод бодолкнуудаар нөгөө мэдээ олон зүйлд орчлоо шүү дээ. Шнүүд бодолк бодолктой. Тэгээд бид нарыг нэг ч нартай авчаа. Тэгээд ингэж хэлж байгаа байхгүй. Төлбөрөдлөөд гүйдэг гэлдэг. Гайхаад яагаад гүйдэг юм бэ? Тарт. Яатсан гэж гүйгээд байгаа. Тэгэд гүүхийн тулд мөнгө төлөөд байгаа юм. Тэгээ гүүхийн тулд мөнгө төлөөд байгаа юм гэж. Тэгээ тэр болгоныг одоо сая яриагаараа тайлбарлаа ш. Та тэр их нартай үзүүлэр. Ийм очиртай шүү, нарийн тайлбарлаа шүү гэд тээ. Тийм. Одоо Монголд бас гоё том тэмцээнд болдог болсон шүү дээ, тий. Амин тийм биш Монгол. 5 сарын одоолаа үүдүүлсэн. 5 сарын Улаанбаатар тэгээд тэр богдхан гоби энэ төр гэл зөндөө олон гоё тэмцээн хөвсгөл тэмтэр болдог тэмцээнд байна. Тэгэхээр тэд нар ч гэсэн бас тийм дугаараа тэгээ зарж байгаа тэр орж байгаа орлогонууд нь иймэрхүү юмд явж байгаа шүү гэдгийг ойлгоорой гэж. Монгол гоё тэмцээнд ормоор байгаа. Тийм байна тийм гоё зориод Монгол тэмцээнд орлох гоё юм байна тий. Би нэг Монголд очиод нэтрээлд орно гэж бодоол байгаа. Тэрнийг хийнэ. Ер нь бол гадаадад орд юм бэл. Нөө тийм. Зөв Монголд амьдарч байгаа гадаадууд ахтай тий. Ой зорж очиж байгаа шүү дээ. Тэмцээнд орох гэж байна. Аялангаа тэмцээж байгаа. Одоо жишээлбэл бид нар бас юу байдаг шүү дээ. Монголон руу явж гинэ гэдэг чинь аялангаа л тэмцээнд орж байгаа шүү дээ. Тэрнтэй адилхан. Дараагийн нөгөө юунд том их 6 чинь баг их хийс болох гэдэг юм шиг л. Тийм тэмцээнүүдэд байдаг ч юм уу. Эсвэл өөр одоо энэ Европын холбооны орнуудын гоё тэмцээнүүдээр оролцдог ч юм уу тийм. 6 марафон гэсэн чинь одоо 6 9 марафон болох гэдэг юм уу тийм. Тэмцээн орсон үзэх. Тийм. Шалгуур өндөртэй л болоод байгаа юм байна тийм. Их олон хүндгүү 6-аа хийгээд байгаа юм биш үү? Ер нь бол тийм. Тоог нь нэмж байгаа юм биш үү тийм. Тэгээд их 6-ад оролцсон монголчууд бас нэг өнгөрсөн жилийн олимпийн нээлттэй гүйлтээр ирж гүйсэн шүү дээ. Тэндээс бас тэгээд хүмүүстэй олцсон ярилцсан. Одоо тэр болгон дээр гоё зураг хөрөгч авахулж хэмжээгүй лээ. Харамсалтай ба. Тийм тийм. Тийм тэр чинь бас гоё дурсамж واخхой. Тэгэл сайхан найз нөхөд болох ах эгчдүү болохтай тэгэл болоод өнгөрч байгаа. Ер нь бол тэгээд гоё сонирхол нэгтэй зоригтой vibe нийл хүмүүстэйгээ бол харилцаа холбоотой байхад зүгээр өгдөг шүү дээ. Тийм. Зэрэгтэй. Нэг тиймэрхүү юмуд байна. Баахан гүйлтийн талаар ярьлаа. Хоёулаа ондоо юмны талаар ярих уу? За тийм. Би сүүлд нэг юм асуулт бодож олоод. За. Ингээд түрүүн бараг танаас асуусан дөө. Анх танилцж байхад нь шүү дээ тий. Би танд ямар их сэтгэл төрүүлжсэн бэ? Чи анхнад уцаар танилцсан шүү. Уцаараа. Тий. Ямар амар юу? Чи ингэ үсттэй нөгөө пак төсүү гэдээ иржсэн чи нэг ирж гүүн гэдээ ирээгүй шүү дээ. Пак төсүү? Тий. Анхны гүйлт чи нөгөө нэг чи над руу залгаад. Тэр чин хаврын баярын парк уу? Тий. Тэнд нэг гүйлтэн дээр ирнэ гэж хагаад
гэрээсээ гарлаа очлоо гэдсэн. За би ингэж ярьсан. Чи айгүй зэрэг шиг ярьсан. Яна яваа. Байж байгаа одоо очлоо. За. За би ер нь болчлоо гэл тэг бүр гайхал. Ямар амар боос хөвгтэй гэж. Тийм. Тэгтээ яахаа бид нөгөө факт зүйл гүйжсэн байхгүй. Тэгээ би шооч үж яа. За нэг боос ирэхэндээ гэл. Тэгээ үжсэн гинт. За одоо ингэ болчлоо мэлээ тэгэл. Нөгөө боос ирэхээ битчихсан гэл. Ахута. Тэгээ уцаар явж байгаа дараагийн гүйлтэн дээр чи ороод ирсэн. Тэгсэн чи яалчгүй нөгөө айран бэнд дэжсэн гарч ирдэ. Тушаах гэсэн шүү дээ. Цанаас. Тийм. Тэр ч миний хамгийн анх чамтай танилцсан уцаар ирсэн байхгүй. Би тэр гүйлтийг зохион байгуулжсэн байхгүй. Аа. Парисаас очлаа гэх хүлээгэл гүйсэн чи өрөө байжсан дараа нь гэв. Багт эцүүч манайхаас ч жоохон зайтай л та. Тухайн үед очие гэж бодчихсон. Тэгээд тэгээ санахгүй юу тий хажууд юусаа санахгүй. Тэгээ би ямар хөвгтэй болоо гэсэн чи. За дими юм асуулаа. Юу вэ? Чи юу юм та? Яаснаа тэгээд анхаа тэгээд нэртэй ирээд. Ахнаас тийм байж бас болно гэдэг. Тэгээд тэр гүйцлийн дараа гараад ирсэн шүү дээ. Йоо. Тэр чинь мэдээдэн сарын дараа гүйцэл болсон шүү дээ. Ер нь гээд нэг ирээг байж байгаа. Тэгээд дараа нь тэр гүйцэлд ирсэн. Миний санаж байгаа бол юу лээ. Fontainebleau дээр л айгүй тод санагдчих. Fontainebleau тий. Fontainebleau дээр бүүнэр цуглаад гүйж хахад тэрийг айгүй тод санаж. Чинь нэг бэрхтэлтэй байсан шүү дээ. Тий нэг удаа явсан чи хөлн үлдсэн тий. Fontainebleau дээр бол гайгүйсэн шүү. Дуусгай албаа. Тэр чинь 2 тутаа гэх тий. 2 тутаа гэх уу. Тэрнээс өмнө би нэг тэмцээнд ороод тэгээд төлөөг болгоцсон. Тэгээд Fontainebleau очсон чинь тэр маань дахиж жоо өвтгөөд тэгээд би жоо удаан алхачихсан. 2 тутаа. Эхнийхтэр бол тийч зөндөө олон хүнтэй танилцаад тэгээд ер нь дажгүй яваадсан шүү дээ. Миний санаж байгаагаар. Тэгээд хэдүүлээ бас нэлээд явчихлаа. Хэдүүлээ 6 сард нөгөө эдтэсийн өмнө гүйсэн гэсэн. Би болохоор 6 эдтэсийн дараа байх гэж бододсон. Байгалийн өмнө гэж л. Тэгээд эдтэсийн ч бэлтгэл болно, юуны шамныгийн ч бэлтгэл болно гэдэг. Тэр үед бараг 2 ч удаа явсан болоо. Тэгээд шамныг өмнө явахад нь би бараг яатсан байсан гэж боддог. Хөлийг болцсон байсан гэж боддог. Тэгэж санаж байна. Тэрийг айгуу тод санаж байна. Тэгээд тэрнээс наан болохоор би сайн мэдэхгүй байна. Тэгээд нэг хэсэг чинь би бас айгуу их юу байсан шүү дээ. Бэлтгэл зохион байгуулсан шүү дээ. Тий. Тухайн үед яг нөгөө байгалийн юм яриа. Дөнгөж орж иж нэлээд бэлтгэл зохион байгуулсан баг шүү. Тий, би өөрөө нөгөө гүүх дуртай. Тэгээд дээрэс нь энд гүдэг хүмүүс байгааг сонсч байгаа баярлж байгаа юм чинь. Монголчуудтайгаа нийлээд явна гэхээр. Тэгээ надад яг нэг тийм ер нь бол би яг зөв хамт олонтой болмоор байсан байхгүй. Тэгээд надтай адилхан сонирхолтой хүмүүс байгаа бол мэдээж шууд тэндээс эхлэх хэрэгтэй гэж бодлоо. Тэгэл уриалал. Тэр чинь Парис дээрээ удаагүй байсан тий? Тий, тухайн үед хинч намайг танихгүй гинт гарч ирсэн ээ. Хамтгүй. Баахан тэгж битсэн. Тэгэл хүмүүстэй 1-2 сүултээ 5-10-аараа нийлж гүсэр аваад. Нилээн олон тэмцээнд орцгаасан. Сүултээ нөгөө яригдчихсэн альбан байгууллага болох маань хүртэл бүтцэн тий. Тэр чинь зөндөө юм болсон шүү дээ. Бичиг цаасан нэтрээ. Тий, Парис дээр ингээд хаяг авах гэж байсан. Зөндөө утсан шүү. Ачаас тэр бинд оролцоог үдээ. Тэгээд та толгой хэд маш шийдсэн багтаа хөрхий. Толгой хэд. Тэр нэмэр боллоогүй шүү дээ. Ярихаар ч аюу ичээд идэв шүү дээ. Толгой 4 аа. Их тийм 4 толгойтой мангас. Зохион байгуулах 4 ерөнхий нэгчлэн юу. Тийм та. Тийм. Үүсгэн байгуулагч гэж байна. Нарийн бичгийн дарга байна, орлогч дарга байна, сагуугийн дарга байна гэдэг ингээд 4 хүн байдаг. Тэгээд дарга гэдэг нэртэй боловчээг зүгээр энэ ажлуудыг хийдэг. Хамгийн зүгээр л гоё дарга гэдэг нэртэй. Дарга гэдэг нэрэн дээр яах вэ хүмүүстэй харилцах нэтрийг гоё юмнууд байгаа л мэдээж даваа талаад байгаа. Гэтэ нөгөө талтай бол хариуцлагатай юм чинь юмнуудаа хийх хэрэгтэй. Жилийн бэлтгэл төлөвлөгөө, тайлан баланс тий бүх юмнуудаа тэгэл ярилцсан. Тэгэл тэнцээ болон бүртгэл баг маг гэл бүхэл юм зохион болж шүү дээ. Тий. Эхний нэг жил бол дарганар яа. Ачаад л шүү дээ. Даргал гэдэг юм. Битгэхгүй өөрийгөө бүртгүүлж ивэл их юм гээл. Ямар. Одоо тэгээд манай үүсгэн байгуулагчдаа зөвлөх болсон. Манай нарийн бичгийн дарга одоо дараагийн халагыг авсан.
амар шүү дээ. Яг нөөг л ажиллаа. Бид нар ч нөгөө бүгдээрээ юутай нөгөө бүтэн цагийн ажилтай хүмүүс. Тэгээд дээрэс нь ихэнх нь нөгөө гэр бүлтэй, хүүхч ухттай, том жижиг янз бүрийн тий. Ингээд амьдралууд өөр байгаа. Гэхдээ яг энэ хажуугаар нь нөгөө нийтийн нийгмийн ажил гэх юм уу? Тийм. Энэ олон нийтийн ажиллаа нэг олон нийтийн сайн дурын. Тийм. Одоо ямар ч нэг орлого мөнгө төрөл байхгүй. Сайн дурын урд сайхан ч нэг гэдэг шиг. Тэгэхээр чин бас их цаг гарна. Тэгэл хоорондоо байнга холбогдсон дараа дараагийн юм зохицуулна гэл. Тэгээ энэ болж байна, тэр нь болж байна, тэрийг яах вэ, энийг яах вэ гэл. Бас нөгөө гишүүн болоод орж байгаа хүмүүстээ бас маш их баярлдаг шүү гэдгээ энэ дашрамд хэлье. Ерөө хүмүүс сонсч ивэл. Тий, сонсох бах уу? Манайд мундаг шүү тий. Эхний үед чинь бас чангас. Одоо л энэ жилээс нэг арай жигдрээд гайгүй болж байгаа шиг байна. Тэгээд явандаа бас юу яах вэ гэдэг. Бүгдээрээ сайхан тацаад ойлголцоод гоё болох байхаа. Тэгж найдаж байна. Гоё л байгаа шүү дээ. Тий. Дараа нарын үед юу гэдэг юм бэ? Өө чинь тэгэл ер нь уулзаал идэж уугаал. Сар болгон нэг юу хичээл хурал нэртэй парти хийгээл. Сар болгон хурал хийх юм уу тий? Эхний жил тийм байсан шүү дээ. Сар болгон уулзаад тэгээд бичиг баримтнуудаа цуглуулах, гишүүнчлэх, тэмцээн оролдоонд бүртгүүлэх, бэлтгэлээ хувааруудаа гаргах. Одоо жишээлбэл ямар нэг одоо мэрэгшил баг сар болгон хийх бэлдсэн юм тий. Одоо зүгээр онлайнаар сайхан зөөр ярьж мөрөл тэгэл зохицуулдаг болсон. Эхний жил болол нэлээд хөдөлгөөнтэй байсан. Бүгдээ яг нөгөө анх удаа л ингэж ажиллаж байгаа юм чинь. Туршлагуулаад бүгдөө. Тий. Доод туршлагатай зуцаарай л болов. Тий. Бараг хамгийн жигдэр. Тий. Одоо бол өстө жинхнээсээ дарга болно утахгүй. Ажилчин аваад тэргээ залхамжуулаад гэсэн өөртөө орлогогүй бараа. Карманасаа төлж үлдсэн. Лаатлаа. Одоо гэхдээ ямар ч гэсэн арай амар болох байвал болж байгаа болчих. Гэхдээ хамгийн гол нь юу? Анхны хүмүүс маань одоо болтол байгаад байгаа. Тэгээд тэд нар маань бүгдээ нөгөө учраа олцгаацсан, тий? Бүртгэл эсвэл дараагийн тэмцээн уралдаанд зохион байгуулалт. Анхных тий? Тийм шүү дээ. Багийн анхны нэг 10 хүн байна тий? Тийм, багийн ахлагч маглагч болох. Бүх юмнуудаа өөрсдөө ойлгоцсон учраас бидний шаардлага байхгүй болчихж байгаа байхгүй. Тэгэл яг нөгөө үйл ажиллагааны хийж байгаа бол тийм ээ техник жил бүртгэл айгүй хэцүү байсан. Ажаар бол чаддгүй байсан шүү дээ. Юу ч болоод байгаа. Тийм. Тэгээд одоо бол зүгээр олон нийтийн үйл ажиллагаа боллоо гэхэд чинь одоо хүмүүс өөрсдөө 4 сар болох гэж нөгөө юм аа хийн шүү. 7 сар болно тэрийг яах вэ? Тийм өөрсдөө бүгд мэддэг болсон болохоор анхныхыг бодсон хамаг амар болсон. Өөрсдөө сайн дураараа за би боломжтой шүү ярьдаг болсон. Тийм шүү. Тийм. Тэгээд бас шинээр хүмүүс ирж байгаа, шинээр юу яаж байгаа оролцож байгаа үйл ажиллагаанд оролцож байгаа залуучууд ч гэсэн нүүрмгийн нээлттэй сайхан болцсон тий. Би ингэчихэд тийм юм чадсан штэ гэл тий. Амар гоё болцсон байна уу. Манайхан гоё байгаа. Тэгэл баахан холбооны хатлаар ярьчихдээ юм аа энэ одоо. Бид гэхдээ ер нь юу яахгүй шүү дээ маа нэг тийм хувийн юм ярмааргүй юм. Дараа нь гоё подкаст шиг суувал би бас өөрөө мундаг техник тоногдохоор юм жорон зай цаг хугацаатай болсон үед тиймэрхүү юм хийвэл бас болох ах. Яг одоо бол юу гэдэг нь таныг хин гэдэг вэ? Ээж авч хаанаас ирсэн бэ? Франц дээрээ тэр удаа чинь яасан ажил төрөл гээд тиймэрхүү хувийн хит хувийн юмнуудыг яриад дими гэж бодоод байгаа байхгүй. Зөв буруугаа бол сайн мэдэхгүй байна. Яг хав ярилцсан бол манайхан бүгд айгу мундаг хүмүүс байдаг. Бүгдээ яг ажилтаа ажлынхаа хажуугаар юм байдаг. Тийм шүү тий. Олон төрлийн сонирхолтой. Тэгээ яг авууштай юм гэх юм бол ер нь бүгдээ хэл заамд өрдөг наацхан. Хамгийн гоё зүйл. Хувийн амьдралыг дандаа шийдэж болсон. Илүү цагаараа спорт хийж байгаа л жаалахад идэв шүү дээ. Тийм. Бүтээр хийх юм аягээд ажиллаа, сураад. Тийм. Оюутан залуучууд байгаа ч гэсэндээ тийм. Яг л амралтын үеэр яаж амрах уу? Энд Франц, Европ тогтсон амьдралтай болцоож ин гэх юм одоо ерөнхийдөө. Тийм. Ирсэн хүмүүс ятгаад. Тийм. Шинэ ирж байгаа хүмүүс ч гэсэн манай бид нартай нийлээд гүйж царайвал их зүгээр. Ягаад гэх юм бол тийм. Ягаад гэх юм бол бүгдээ хамтдаа эрүүлэр өнгөрөөцгөөгөөд. Тийм. Наад цахын миний санджаагаар би анх нөгөө Европт ирээд
Айгу стрессжсэн байхгүй. Бүх юм нандаа шүү дээ. Соёл. Энэ хүмүүсийн уур амьсгал нийгэмтэй энэ төрийн байгууллагын үйлчлэг гэдэг чинь бүх юм нь Монголоос ал өөр шүү дээ. Энд шинээр ирлээ гадаадын иргэн ямар ч танилтал байхгүй тий. Бүх юм илүү амархан өрнөдөг шүү. Тий одоо аав ээж чинь найз нөхөд хамаатан садан чинь байхгүй. Таньдаг ахаараа яриулах гэсэн ойлголт байхгүй. Тий. Бүх юм цагийн ууртай тэгээд хэдэн сарын дараа тэн дээр тэдэн зэгт ирээрээ гээл ингээл орхич. Тэр болтол яаж амьдрах юу их юм өөрөө л зохицуулах хэрэгтэй болно. Одоо бол бас ингээд хамт олон байгууллагууд ингээд нэгдэж нийлээд байна гэдэг чинь их даваа тал болчихж байгаа юм. Наад зах нь ингээд туршлагаасаа олцож болж юм. За ингээд стресстэй байгаа бол сайхан гүүч яриагаад агаар салхинд гараад стрессээ тайлцгаа чинь хамтдаа ингээд ярилцаад боломжоор бас тий нэгэндээ тусалж дэмнээд асуудал байх юм бол яаж шийдэх үү гэдэг бас шийдэл олж өгч магадгүй. Тэгэхээр нөгөө хамт олонний хүч гэж бас байна л да тий. Тийм болохоор тийм шинээр ирж байгаа хүмүүст бас ингэ тийм гүйцээрээгаа спортыг оролдоод үзэл зүгээр шүү. Заавал бид нартай ярилцах хэрэггүй л дээ гэдэг байхгүй. Гэтэ яриул нээлттэй шүү гэдэг тий. Рекламд гадаг шиг санагдав. Гинт өгүүлбэрийн төгсгөл өгүүлбэрийн төгсгөлд иччихлээ. Тий. Яа, би ч тэгтээ ер нь Европ төрөөд та 8 9 жил болж шүү дээ. Оо тийм юм. Тий. Оо тийм хин шүү дээ. Тийм. Удсан хүмүүсийн хажууд бол тийм баг хугацаа. Гэхдээ энэ хооронд ерөөсөн Монгол руугаа нэгч буцаагүй. Тийм учраас миний хувьд бол бас урт хугацаа. Яг хоо бусад хүмүүсийг бодвол нөө ээж аав эмээ өвөө маань ингээд ойрхон байдаг учраас бас давуудал. Гэхдээ л эх орон бол эх орон байдаг. Ондоо шүү дээ тий. Нэг хичнээн сайхан соёлтой танилцаад гадаад дотор яваад байгаль одоо юу гэдэг тий Швейцарын байгалыг бол бид нар мэдэн шүү дээ. Сайхан явдаг ч гэсэндээ яг Монголд очиод Монгол шиг шүү дээ. Нэг ууланд гарах, нэг тэр агаар тарах чинь шал өөр шүү дээ. Ясны бол бас буугаал машинаас асууж байгаа л нэг гоё амьсгалт шүү дээ чинь. Та сая ингэж Монгол явсан шүү дээ. Яг очихлон зам дээр зогсож байгаа гэж хал тэгэл. Амьсгалаа. Сайхан амьсгалаа юу бас гоё агаар маартай. Энэ жавхлангийн Монголын үнэртэй салхи бол үнэн дуу шүү. Тий, үнэн дуу шүү. Нэрэл үнэн дуу тий. Нэг бас гадаадд дуудаж байгаа хүмүүс бас хэлнэ. Үнэн. Гадаадаа ч гэсэн шороотой ч гэсэн Монголын үнэр гоё тий. Тий, яг үнэ. Гоё агаар салхитай тэгэл. Өмнө нөгөө Монголоос ирж байгаа хүмүүс ачаа тийшээ нэнгүүт жоохон утаан үнэрт. Тэрийг ингэ шоолол Монголын үнэртэй салхимэл шоолдог байсан. Одоо тэгсэн тэр нь гоё. Тэгсэн чинь тэр гинэн томоог ойж. Уучлаарай гэдэг. Одоо тэр үнэр нь гоё юм. За тэр утаа өгөрөнд болвш л тээ. Одоо жишээ нь гэх юм бол ингэ өөр үнэртэй гоё. Одоо та жишээлбэл 21 онд 21 хоног. Тийм алхлаа 300 км. Гэхдээ Монголд очиод зүгээр хаанчд зүгээр Төв аймаг л явдаг ч юм уу тий. Одоо хөвсгөл рүү явж явах замд ч гэдэг юм мэдэхгүй. Шууд ингээл адуу морины өнөр өнөртэй л тий бараг л их тийм ондоо байдаг шүү дээ. Их тийм зэрлэг өнөр. Хөөс нөө агаар сэлэх бол юухаас шал өөр тий. Юу яасан шүү. Ажаан тэр нөгөө урт хугацаанд алхаа явж байхдаа нэг Убгак гэдэг газартай их ойрхон нэг газар байсан. Тэгсэн чи яг ийм халзан тал уул хідэн нөгөө ингээл мал зал бичиж үйжсэн чинь бүр яг ингээд Монголд очсон ш тэр нэг хоёрхан залгаа уулын хормойд очсон чинь амар гоё санагдал тэр бараг гэрийн бүр нүдэнд харагдсан уу яасан бөөмөд зүгээр тэр өхөр ягаал халзан уул нөгөө шаралцсан халзан уул байдаг ш тийм эн чинь байдгүй ш тийм бол таралтаад тэгээ дараа нь ийшээ төв рүү бас тэр Убгак гэдэг өндөр тийм цастай айгуу сонин тийм газар үйт юм билий. Эльпин руу шүү амар цастай 2-3 метрээс цастай газар үйт юм бил төв рүү доошоо. Тэнд очиод байсан чи яг нэг Монголын өвөл санагдчихсан. Ер нь мэр зэрхэн тийм газар үйдэг хаа түүнээс яг Монгол шиг бол тийм бол яагаад ч гоё ш. Яста ховор юм билээ тийм газар. Би ч үнрийг сайн мэдэрдэг юм шүү хамаа. Ондоол санагдаад. Тэ өмнө нэг Монгол явчихад. Тийм ирэх чинь жинхэнэ утгаар нь явна.
Тэгээд зарим нэг хүмүүс болохоор юу батлаа. Манай хамаатан садан ах түнрээс аюултай штэ, хоол зам штэ. Юунд? Яах гээд байгаа юм бэ гэжлээ. Явах уу? Хөлөөрөө яваад. Яв. Дүү. Тийм. Явах боломж үл явсан дэр шүү. Тий, яв. Би өөрийгөө боломжтой байна. Чамаа хоёр хоног дагаж гаргаж өгье. Франц хэл хүртлээд явах уу? Франц хэл хүртэл 2 хоног чамайг дагаад хүргээд өгье яаж. Энэ их орноос гаргаад өгье. Цагаа яжаад ажин 2 хоног дагаад чамтай гүйж чадахгүй. Алхаад өгье зөө. Алхаж хурдан шогч чадна. Тийм шүү дээ. Яа ажин тийм ачаатай бол гүйж чадахгүй. Зүгээр холны алхалт бол нэг за өдөрт нэг 30 км 35 км бол алхах чинь. Судалгүй. Тэгээ чамайг энэ бол юуны Франц хэлээс гаргаж өгье зөө. Чи цаашаа өргөшнөд Монгол хүртэл алхах гэсэн ч гүйдэгсэн ч унтдаг гэсэн ч ямар ч яв. Ста гоё дараа нэрээ. Үнэхээр гоё шүү. Тий. За аюултай гэж нэг болгоомжтой хэрэгтэй л гэж автобусаагаар явчихвал яа гэм нисмэргүй байгаа л гин. Тий. Үнтэйчтэй гэхгүй юу? Яг зардлаа бодох юм бол мэдээж ниснээс их хэл зардал гарах байх л. Ер нь бол их зардал. Олон хоног явж байгаа юм чи. Гэхдээ миний бодлоор болохоор ямар ч асуудал байхгүй. Аюулгүй байдал дээр бол мэдээ санаа зовох хэрэгтэй. Гэхдээ наан сайн анхаарад төлөвлөгөөгөө гоё гаргаад тийм планыхаа дагуу явж байгаа юм бол бас гайгүй гэж бодож байна. Тэгээд нэг сонирхолтой юм нь юу гэхээр бүр ихнээсээ зарим нэг танилуд маань холбогдоод Туркт амьдарч байгаа байдаг ч юм уу тий Унгарт амьдарч байгаа хүмүүс байдаг ч юм уу. Хөрөд ирэх юм бол эндээс тэр хүртэл тэр хот хүртэл хамт явж болж байна. Энэгээр дайрах уу тэргээр дайрах уу 2 3 хоног хамттайгүй яг таны сайн хэлж байгаа хэлж байгаа байхгүй. Тэр хүмүүс нөгөө ачиг хол явна гэж бодоагүй учраас баг зэрэг хичээтэй 2 3 хоног явж болно. Тэр гарна гэж бодоод байгаа юм лээ. Би бол 10-аад ер нь бол 12 орноор орё гэж бодоод байна. Тайл орноор гарах гэж байна. Ингээд тойроод гарахтай юу? Нөгөө манай гэрийнхэн Германд гэдэг болохоор би Герман руу эхлээд орчихно гэж бодож байгаа л да. Германаар явах гэж байна тийм. Герман руу орчичоод тэгээ Германы Герман руу явах юм бол 2 хоноод бол тэдний хэл хүрэхгүй. Тийм эндээс Парисын хэл гаргаж өгье гэж байна. Ile de France. Тийм, Ile de France гэж болно шүү дээ. 2 хоног алхахад бол юу авах вэ болж байна шүү дээ. Тийм. Тийм. Герман хүртэл яаж 2 хоног алхахгүй л дээ. Ер нь бол шууд газрын дургаа барьж байгаа л Монгол руу явна гэх юм бол Герман орох шаардлагагүй байхгүй. Тэгж хойд тийм шууд баг Австриагаар 5-600 км явах шаардлага байхгүй. 5-аар ярих юм байна. Австри руу орж байна. Тийм, ер нь юу шууд зүүн зүг рүү явна шүү дээ би. Тийм, чигээрээ доош Италич биш хаа. Австриагаар баг Австри нөгөө юу руу гараа явчихна тийм. Цаашаа чигээр алхаж явах. Тийм. Тэгээд нөгөө төгөр болохоор ягаад 500-600 км ингээд сунгаад өөр газар руу хойшоо орхишоо явах гэдэг гэхээр бас нөгөө өмнө нь Европын гоё орнуудаар аялна гэж боддог байсан. Зүгээр жуулчилж явж байсан болохоос аялж үзээгүйгээд яг одоо ингээд хол аялалд гарах гэж байгаа юм чи нэг мөсөн сайхан утгаар нь явчих гэж боддог байхгүй. Тэгээд хэдэн орнуудаар явна гэдэг. Уг нь бол яг газрын зураг тавьж гарах юм бол нэг 8 орноор дайраа л тэгэл 8000 км гарах явах юм билээ. Гэхдээ би тэгж авахгүй. Би дахиад 3-4 мянган км сонгоно. Бүр юу гарна уу? Тий. Дахиад 2-3 орн нэмж явж байгаа. Гоё газруудаар. Тэгээд бас Орос морсын хэлээр дарахгүй мэдээж. Урдуур явна, Туркээр явна. Тий, Турк, Казахстанаар яваад тэгээд очино гэж бодож байгаа. Чи тэгвэл ингэсэн дээр юм шиг байна гэнэ. Ишээ Германд орныг алхачаад буцаа хөрөөд ирмээр юм шүү. Бай. Уг богн хасгалт хийгээд. Тэр чинь аниг байхгүй юу? Чи наан ингээд нэг 3-4 7 хоног алхалт хийчихээр яг өөрт чи юу хэрэгтэй юм бэ гэдгийг бүр төлөвлөгөө амар гоё гаргана шүү. Тийм учраас одоо энэ чухал аюу юм хэрэгтэй байхгүй юу? Тийм. Тийм учраас гэсэн мөртлөө их юм биш. Яг хэрэгтэй цөөн тооны юм хэрэгтэй гэдэг. Тийм. Тэгэхээр зэрэг ойрхон ядаж нэг 3-7 хоногийн алхалт хийчээ хурж ирээд тэгээд бүр өстө чиний бие юу хэрэгтэй юм бэ? Яг 100% мэдэж авчаад тэгээд цагаан бэлтгэлээ хийж гараа явцсан дээр юм биш үү? Тий. Шууд гиндэд гараа явж болохгүй. Наан сайн бэлтгэлээ хийж чад. Тийм мэдээж тэглэхгүй яах вэ? Одоо жишээлбэл цэргийн марш хийхэд эхлээд 8 км алхаад, 15 км алхаад, 30 км алхаад гэдээ дасгадаг байхгүй. Тэгээд 100 км алхаад гэдэг тийм. Гэхдээ тэрийг нэг өдрийн дотор хийгээд байхгүй юм бол юмаа өөрчөөд мэдээж хоол зайг туулах хэрэгтэй. Тиймэрхүү бэлтгэл хийдэг.
тэрнтэй бол ер нь төстэй. Би бас бодохдоо Герман руу биш Францын өөр мужууд руу алхаж үзье гэж боддог байхгүй. Өөрөөхөө өмнө очие гэж бодоод очиж амжихгүй байгаа даа. Жишээлбэл би одоо болтол Богдоолыг очиж үзээг байгаа байхгүй. Тэгэхээр би надад ингээд 8000 км тулдаг гутал гэж байхгүй шүү дээ. Байхгүй солин тий. Тэгэхээр зэрэг хаанаас замдаа ямар гутал авч явах уу гэхээс ахуулаад тий. бэлтгэж жижиг. Ер нь бол юу вэ? Асуудал хамгийн жижигхэн юмнаас эхлэе л та. Гутал гэж ярьсан дээр одоо пүүз өмсөх юм уу? Аяны гутал өмсөх юм уу? Яг гүөх гэж байгаа юм уу, алхах гэж байгаа юм уу гэдэгтээ тааруулаад тэгээ бүр ямар үйлрэл явах гэж байна гэдгээс шалтгаалаад сонголт хийх хэрэгтэй бол за гүйлтэн пүүз байлаа гэж бодоход 500 км-ээс цаашаа бол солихгүй бол болохгүй. Трейл пүүзний улаан арцгар байдаг. Тий. Арцгар байдаг, арцгараа найрлж мэрлээд тэгээд зам хол зам туулахад хэцүү болдог. Чи өдөр заавал нэг гутлаас солихгүй илчирэн дэр чи. Тэгэхээр одоо би бол хамгийн ойроо цэргийн пүүз үдээ. Маршны пүүз үдээ. Тэрийг бэлдэнэ гэж бодож байгаа. Тэгээд яг тэрийг бэлдэж аваад нэг Францын хотуудаар явж үзнэ. Тэгээд хэсэг амарч агаад дахиад өөр нэг газар руу явж үзнэ. Гэтэ яг одоогор болохоор хоёр мож руу явж үзнэ гэж ботцсон байгаа. Тэрийг одоохондоо хэлэхгүй. Тийм. Яг бүх юм нь окей болсны дараа би ийшээ явах гэж байгаа гэж ярьсан дээр баг. Окей. Яг одоо наа хэдэн сарын өмнө ингээд ангин тэгнэ гэж ярьсны дараа нь тэр үедээ хийхгүй болол би худалдаж болчих шүү дээ. Тийм болохоор наан олон юм яриа яах юм гэж боддог байхгүй. Ер нь бол сюрприз задлуулчлаа гэдэг. Үгүй зөв хийхгүй бол болохгүй угаасаа. Ингээд тийм ингээд найзууд маань ингээд хэлж байгаа шиг таач гэсэн ингээд өөрийнхөө санаа бодол тий. Бэлтгэл маш чухал. Тийм хэлэх юмудаа хэлэх хэрэгтэй. Яг сонсоод тэрэн дээр би бас ингээд хариултууд өгөө явахгүй бол үнэхэр бодоогүй юм бас хэлж болно шүү дээ. Тийм. Тэгэх юм бол бас анхаарад нэр яах вүлээ гэд тий. Тэгээд ноомс 2 дахь ноомс заавал авш. Би бол аимсан дээр бол хатууд том туршлагатай болсон хүн л дээ амьдрал дээр. Нэг удаагийн 7 хоногийн хэрийн аялалд явж байгаа. Хөлийн 13-ныхаа 4 хомсыг унгасан байд. Аимснаас болоод солихцсон аимстайгаас болж байгаа байхгүй. Тиймэрхүү юмнууд байна. За тэгээд боломжийн дэжгүй гэж бодож байгаа. Тэгээ гүйлтийн талаар ярьлаа, албаныхоо талаар ярьлаа. Сонирхолтой тэмцээний талаар ярьлаа. Тэгээд гадаадад байгаа хүмүүс чинь ер нь бол хоорондоо юу юм бэ нөгөө монголчууд бид нэр байнга уулзах зав боломж байхгүй мэдээж. Тэгээ цаг завтай үедээ хоорондоо уулзахаараа баг нэг гүйтгэлийн бэлтгэл хийж уулзж байна да. Яг үнэ тий. Тийм шүү дээ. Нэг бэлэндүүлж боломж байхгүй. Тэгээд яг удирдалтаа нэг тэмдэглэдэг баярууд байгаа. Тэргээр нэг уулзсан. Тэгээ босдод юусаа уулзах боломж байхгүй юм чинь. Тий. Сардаа нэг уулзаад байгаа юм уу? Бараг бэлтгэлд очихгүй л сардаа нэг бич та. Тийм шүү дээ. Бараг тэгээд шүү дээ. Сүүлийн жил ажаа нэг үе чараагаагүй болохоор. Ер нь бол айгүй ховор уулзлаа шүү дээ. Тий. Ер нь бол ингээд Монголд амьдарч байгаа, Улаанбаатарт амьдарч байгаа хүмүүс ч гэсэн хамаатан сайд найз нөхд байсан ч гэсэндээ тэгэл гэр бүл ажил төрөлгээд хоорондоо уулзах боломж нь багасчдаг. Тэрнээс ялгаа авахгүй л. Гэхдээ энэ гадаадд байгаа монголчууд гэсэн утгаараа бас жоохон ондоо болчихж байгаа. Хаяа бас нэр үнэхээр л нөгөө адилхан соёл заншилтай ингээд нэг хэлээр ярилцаа, чөлөөтэй ярилцаад нэг ойлголцохоор тий ийм хүмүүстэй хамт байна гэдэг чинь айгу чухал гэдгийг байлээ л. Тийм шүү дээ. Тэгэл гадаад монголчууд чинь нийлэлээр ахтай хамаатан садан ээж аваа орлуулчих. Тийм шүү дээ. Одоо би энд бол ингээд зөндөө болон ах эгчтэй болсон юм шүү дээ. Тийм. Олон сайн муу хүмүүстэй уулзсан л та. Тэрэн дотроос ингээд үлдчихэж байгаа хүмүүс бол айгу чанартай байгаа гэж бодоод байгаа. Чихнээсээ. Дараа нь тэгээд өөр дэлхийн хаанч хин хаанч явж исэн гэсэн сайхан харилцаатай байгаад. Өнөөдөр жишээлбэл ингээ яриад сууж байгаа юм аа. Хэдэн жилийн дараа харахад нэрээ. Гоё явахтай тийм тэгсэн байна гэл. Тийм. Сайхан танилцчихсан 5 жил өнгөрцөн биш. Яасан орт юм бэ тийм. Харин тийм. Гэл сууж байгаа шүү дээ. Гэж бодод.
За тэгээд байнга намайг уриалгах гоё хүлээж авдагт баярлалаа. Жихнээсээ л тэгэл яг дүүш шиг л байдаг. Манай гэрийнхэн ч гэсэн ирж ингээд уулзчихсан, танилцчихсан. Гоё зүйлсийг хамтдаа ээжсэн. Тэгээд энэ жил бас хамтдаа гоё зүйлсийг ээцгээе. Тэгээд таны энэ жил хийх хамгийн гоё одоо тэмцээн гэх юм уу, төлөвлөгөө юм. Тэгээд ойрын хугацаанд болсон гоё сонин сайхнасаа нэг хэлээд тэгээд ер нь өндөрлөгт тийш юм дээ да. За тэгээ өөрийн хугацаанд болсон гоё сонин сайхан мэдээнээс. сонин сайхан Тийм. мэдээ. Ачаасаа Монгол өвчөд ирлээ. Тийм шүү дээ. Тийм. Монгол гоё байсан. Монгол гоё байсан. Цагаан сар 16 нар цагаан сар хийж үзлээ. Гоё байна. Тэгээ бас цэнтэй уралдаанууд амжилттай болоод дуслаа. Тийм. Нөгөө ерөөсөө таны нөгөө хоёр дахь тэмцээний талаар яриаг юм шүү дээ. Харваны талаар ерөөсөө яриаг юм шүү дээ, тийм. Бай тарваны тэмцээн. Тэмцээнүүдээ сайхан болоод өндөрлөлөө. Тэгээ бараг 11 сарын 17-наас хойш 13 тэмцээн болж өндөрлөлөө. Тэрний одоо 10-т нь медаль авлаа. Хичээд бас өндөр амжилт. 10-т нь медаль авлаа. Тэгээд Монгол явж ирэгчлээс тэмцээнд орох сонирхолтой байгаа. Тэгээд Монгол үндэсний харваа сурах сонирхолтой байгаа. Тэгж чад Монголд ч болох байлгүй тий. Бай тарваар хэдэн жил хичээллээ? За бай тарваар ч мэдээ 19 оны сүүлээс орсон. Тэгээд ковидын жил гэдэг нэг жил юм. Яг үндсэндээ 5 жил тасралтгүй хичээллээд ер нь 60-70 тэмцээнд ороод талаас илүү медаль авсан явж байгаа шүү. Та одоо мэрэгжлийн гэж явах уу тий? За одоо мэрэгжлийн гэж ярих юм бол ингэж яа юм. Бараг нөгөө яг мэрэгжлийн элит гээд орох юм бол яг ажлын хувийн бага өглөө одоо 8-аас эхлээд орой 8 цаг одоо юу гэдэг юм. Ажлын 8 цаг ажиллаад хийх юм уу да. Тэгэхээр одоо яг тийм болцоо байгаа ажиллаа хийгээд илүү цагаар хийж байгаа болохоор ерөнхийдөө бол мэрэгжлийн төвшин гэж одоо тэмцээн уралдаанд ороо явж ирэхээр зэрэг одоо яг наад үгүй хийлдэг юу хэмтэй. Тийм мэрэгжлийн гэж хэлэх юм да. Яг шилдэг биш юм аа. Зүгээр мэрэгжлийн одоо гэж хэлж байна. Окей, нөө энд шилдэг гэдэг элит гэж үг байхгүй. Тийм, элит гэдэг чинь Яг Франц одоо улсын одоо баг гэсэн үг байхгүй. та ямар нэгэн юутай билүү? Одоо жишээлбэл нөгөө нэг зэрэглэл гэж байгаа шүү дээ, тий. Энэ зэрэглэж байдгүй шүү дээ. Зэрэглэл чинь элит чинь элит сонирхогч энэ төр гэдэг чинь зэрэглэлүүд байхгүй. Англиад орчиж байгаа зү тий. Компетитор гэхээр юу вэ? Компетитор? За энийг монголоор мэдэхгүй. Яа тэгэхээр эн чинь нөгөө нэг Монголд болохоор юу гэдэг вүлээ? Мастер 1 2 дугаар гэдэг яа. 1 2 1 дид мастер олон улсын хэмжээний мастер гэдэг лөө. Тийм. Тэрийг одоо юу гэдэм та цааш юу гэдэг вэ? Энд болохоор юмнуудын дээр өөр гүйлхэн гэж энэ дээр өөр байгаад идэг байхгүй. Тэгэж зэрэглэл нь ондоо. Мастер харваач юм уу гэж мэдгүй. Ерөнхийдөө бол нэг элит гэдэг чинь хамгийн одоо шилдэг Франц улсын баг ордог гэж англиар үздснүүд нь болохоор тэгэл. Энд чинь Франц улсын багт орно гэдэг чинь шигшээ болчихж байгаа юм. За тийм шигшээ тэгээд зүгээр жирийн гэж яваад байна уу? Тэгэхэр чинь хараа. Би одоо зэрэгл ярихаар чинь надад харж байгаа хүмүүс чинь дэлхийн авраг мавраг гэж чинь зэрэг мэрэг ярьдаг байх тийм бэ? Тийм харин энд ийм байдаг. Тэгэхээр Монголд одоо шил энэ битээр ярьж байгаа сэдвийг монголоос сонсож байгаа хүмүүс ойлгоход хөрвүүлж хэлгээд байгаа төвхтэй одоо. Би бас энийгээ сайн тайлбарлаж хэлж мэддэг байх. Яа тэр үнэхээр л ондоо нэршилтэй ондоо байд юм шиг байлээ. Тэгээд та жишээлбэл ингээд шигшээд нь орохгүй гэхдээ ингээд тэмцээнд нь оролцсон явдаг хүн байна. Зөндөө бол ийм хүмүүс байгаа. Шигшээлээд яваад оролцоод явна шүү дээ. Тийм Монголд жишээлбэл нэг шигшээ багт орохгүй ч гэсэн олон улсын хэмжээний мастер гэдэг ч юм уу спортын мастер хүмүүс зөндөл байждаг шүү дээ. Энд болохоор тийм цол өгдөг байхгүй. Шигшээд ороогүй болол тэгэл яг тамирч нараа л явж идэг тийм. Харьцуулж хэлж чадахгүй юм чи. Тийм. Тэгвэл ранкараа хаана явж байгаа? Ранк зааж. Ажиг нь одоо харамж байгаа төрөлх юм бол рулет пүли буюу монголоор чинь дамартаа 10 гэж явж байгаа шүү. За. Тэгээд Монгол болохоор дамартаа 10 нэг 3-4 тэмцээн байт юм шүү. Төрлийн тэмцээн. Манай энэ Франц ч одоо дамартаа 10-аар харавдаг 6-7 төрлийн тэмцээн байдаг шүү. Тэгэж Монгол зарим байдаг тэмцээн байдаг болоо яваад байгаа. Тэгээ одоо миний хамгийн дуртай төрөл бол буюу 18 м. Дараагийн эдийн үндэсний төрөл болох 50 м-ийн төрөл гэдэг байхгүй юу? Зөвхөн Францчууд өөрсдөө хардаг. Тэр хоёрдаа бас нэлээд ажгүй явж байгаа.
Тэгээ босод төрлүүдээр нь яг юу яа та материал солигдоод арай өөр үнэлгээтэй болоо явчихжээ. Одоо юу гэж тайлбарлах яг тэгэхээр Монголд байдаггүй төрлийн харваанууд энд байдаг баг. Та одоо энэ хотынхон клубтэй байгаа шүү дээ. Одоо зүгээр өөртөө байгаа хотынхон клуб явж байгаа. Ирсэн клуб. Тий. Үгүй 92 шавь. Тий. Одон аль нэг 4-5 жил шав. Нэг өөр клуб байж байгаа. Тэндээ өөрөөстэй гэсэн. 4 гишнээс бүрдсэн багтаа. 4 жил шав. Бүгдөө багаараа тэмцээн байж. Клубт бол мэдээж олон хүмүүс харж байгаа. Гэхдээ яг багт нь ороод тий багтаа дөрүлээ ороо харж явж байсан. Одоо энэ жилээс болохоор гэртэйгээ оролцоод өөр клубт ороод яг би дагаад ганцаараа хараад явж байгаа. Тийм жил тэгээд гэртэйгээ оролцсон билээ сайхан. Амжилттай үзүүлээ. Харууны бас сайхан явж байгаа. Гэхдээ зөвхөн өвлийнхэн төрөл ингээ гайгүй явж байгаа. Одоо тэгээд 100-ных болон тэгээд байгальд харвах. Тэг 4-5 өөр төрлүүд байгаа. Өвлөх гэхээр нэг заалан дотор. Өвлөх гэдэг чинь 18 метрийн заалахгүй. Монголд бол яг байт юм биш. Байгаль тэгэхээр задгай талбай дээр харах болчихж байгаа. Байгаль тэгэхээр задгай талбай дээр хаа 3-4 төрлөдөг байхгүй. Зайн холдоо. Тэгээ 3D nature тэгээд 3D nature юу юм бэ? Нөгөө нэр мартсан та. Тэгээд бюрсио тэгээд TIA гэдэг өөр төрлөөр тавьчихдаг байхгүй. Тийм айгүй олон төрлөө. Чиний нууч үдээд TIA юу? Тийм өрсөн 50 метрийн харвааны багаараа авч. Юм дээр ажил хийж байгаа. Хажуугаар нь Франц клубт харавдаг. Тэгээд Монгол клубт гүйдэг. Би болохоор ажлынхаа хажуугаар Монгол клубт гүйдэг, Франц клубт гүйдэг. Тэгээд ер нь зав их муу тийм бүх юм яг олдохгүй. Тийм бүх юм яг ингээд нарийн төлөвлөхгүй болол аль нэг нь алдагддаг. Аль нэг нь алдагдах юм бол нэг тийм амьдрал ингээд доголдчих. Аюу хэцүү тийм стресстэй л ингээд үе. Одоо төлөвлөгөөг бол ерөнхийдөө бол нэг 2 сараас дээш хугацаагаар гаргаж штэ. Заримдаа бүр жилийн төлөвлөгөө одоо тэдэн сарын тийм өдөр тийм тэмцээнд орно тийшээ явна гэд тодорхой хугацаад тэмдэглэхгүй бол угаасаа амжихгүй. Тийм. Юус амжих боломжгүй өөр зүйл төлөвлөх боломжгүй болчихж байгаа. Тийм. Тэгэл ажиллаа хийгээл оройн нэрж 2 цаг унтаж бэлтгэлээ хийгээл эргэж босоод ажилдаа яваад ингээл хагас зэрэг тэмцээнүүдэд ороод хаяа нэг Google ингээл явчихж мэдэхгүй. Таныг сайн мэддэг хүмүүс бол нөгөө таны алдартай дэвтрийг бол мэдчихэж байгаа шүү дээ. Яг телевизийн хөтөлбөр шиг бүр ингээд нэг өдөр тэдэн сарын тэдэнд ингээ 3-4 юм ингээд тэдэн цаг гэж тавьсан үстэй. Тий. Тэрэндээ өглөө нэг үчээд өдөр нь ингэн гэдэг чинь ингээ бичээд тавьсан. Яа. Тэгээ тэр хөтөлбөрийг гаргах бол айгүй хэцүү. Тийш тэгээ 1-2 хоног сууж иж арай ч юм уу ямар хаан тэмцээн байна, гэрээс хэр холын, ямар төрлийн тэмцээн, ямар зэвсгээ авч очих уу. Тий. Тэгээ дараа нь ямар унаагаар явах уу гэл. Ингээд бүх юм шийдэхэд айгүй хугацаа хэрэгтэй. Тэгээ цагийг тулгаж болохгүй. 2-3 сарын өмнөөс дор хайж бэлдээд явах хүмүүсээ бэлдээд бүх юм. Одоо ингээд таны яриаг сонсохоор ерөөсөө нөгөө гэр бүлтэй гаргах цагч гэх юм уу те, хувийн цаг багтаа юм шиг сонсогдоод байгаа байхгүй. Гэхдээ тэгэхээр зэрэг юу яа айгүй хөөрхөн. За. Одоо чи 7 хоногийн 2-3 өдөр л оройн цагаар хоёлаа телевизээр ингээл үзээд ингээд цог хоол идэл байх. Бусдууд нь бол тэгэл угаасаа өтөрч айл нэг тэмцээтэй айл нэг нь бэлтгэлтэй гэж сүүлжлээ явчихна. Тэгэл хагас тэнцэдэр ангу заримдаа хоёлаа харин зуны цагтаа ямар гэдгийг нэг төрлийн тэмцээн хоёлаа сонгоод манай бас харагдаг. Тэгээ хоёлаа нэг төрлийн тэмцээн сонгоод одоо чинь 3D харваанд тэмцээн байлаа гэж бодоход хоёлоо 3D харваар гоё явчих гэж өдөржингөө хамтдаа харваад өдөржингөө хамт хоол идээд ингээд хамтдаа баг цагаа хүртэл заримдаа спортоор шийдэж байгаа юм чинь. Аха. Бас нэлээд шахуу хуваартай амьдэрдэг хүмүүс байгаад байгаа шүү. Тэгээд одоо яг ингээд тийм яг одоо ингээд ярилцаж суухын тулд бас хэдэн 7 хоногийн өмнөөс ярьж ич. Тийм 2 дахь өдөр өнөөдөр гайгүй лээ. Ажаа нэрхлэн хоногийн 2 дахь сахад юм бэлтгэл яваад ирсэн. Сайн дөнгөж Монгол яваад ирсэн болохоор гайгүй. Өнгөрсөн 2-7 хоногт би бас илүү цагаар ажилласан учраас өнөөдөр би ингээд өөртөө цаг гаргаж чадчих жоохоо. Гэх мэтчлэн ингээд наан төлөвлөх те ярих хэрэгтэй. Он гараал ингээл тэнтэй ярьчихс те.
За хэдийгээр ярих уу яах вэ? 3 сар гараад завтай болох юм байна гэл тэгэл өнөдөр таарч. Уг нь бол бүтэн санд ярилцъя гэж бодсон чинь бүтэн санд би бүр арай л их төлөвлөгөөтэй байж таараа тэгээд тэр болгоны бичлэгэн дээр харуулгыг хичээнэ. Завгүй сайхан тий. Тийм шүү дээ. Ажлаа хийгээд хажуугаар нь спорт хийгээд тэгээд амт өмтэй уулзаал хэрэгтэй зүйлээ амжуулаад явах чинь бас гоё шүү дээ. Тийм. Завтай авахд тэгэл гэвтэл уцаал ухт юм да өөр одоо юу амжуулсан байхгүй шүү дээ. Тэгээд яг тэр цагт ч алдахгүй дөө. Эргээд бодохоор юу гэдэг нь бид нэр угаасаа тогтмол ажил хийж байгаа шүү дээ. Тэгээд тэр ажил нь бол яг л нэг хийдэг юм аа л хийж байгаа. Ер нь бол яг л таньдаг хүмүүстэй офис дээр очдог ч юм уу, тэр ажлын байран дээр очил ажиллаа гэл. Тэгэл гэртээ ирээл амардаг ч юм уу. Тэгээд хажуугаар нь юм ажиллаа хийгээд гэртээ ирээд амарнгүүл амьдралаа уучлахгүй болох гэдэг байхгүй. Хажуугаар нь ингээд янз бүрийн юм сонирхолтой юм хийгээд өөрийгөө хөгжүүлээ. Хажуугаар заавал нэг активити хийгээд аялал зугаалга юу гэдэг найз нөхдөйгөө уулзах. Заавал нэг юм гарахгүй л бол яг эргээд харангуут өнгөрсөн 2 сар юу илээ гэж бодогддог байхгүй. Гинт зүгээр гэл өнгөрцөн. Цаг хугацаа бол бас урсж шүү дээ, тий. Тийм учраас хажуугаар нь ингээд 5-10 минут ч заавал нэг юм болж хийхгүй бол хамт болцсон хүмүүс байна. Тий, зүгээр сууж чадхаа байлцсан өт хорхоо шиг болцгооцсон. Бодгоноо. Тий, баг одоо ингээд эргээ хараад хахад ажигнууд одоо ажил одоо миний амьдралын ер нь хүмүүс ажил 50%, гэрн 50% болчиход идэг шүү дээ. Тий. Ажин тэргээ хараад хахад миний ажил бол нэг 30-40% л баадах шиг байна шүү. 50 хэтрэхгүй. Бэлтгэл чинь хэтрэхгүй, ягаад хэтрэхгүй? Бэлтгэл чинь нэг 20-30% зарцуулагдаад байгаа. Тэгээд нөгөө шүн мэдээж унтлахгүй хамгийн урт хугацаач унтаж өнгөрүүлж байгаа юм чинь 8 цагийг 7-8 цаг унтаж өг. Тэгэхээр зэрэг гэртээ байгаа хугацаа нь бас хөрхөндөвч 50% болчиход байгаа байхгүй. Тэгэхээр одоо яг ажлыг 100% болгоно гэвэл угаасаа амьдрал утгагүй. Мэдээж ажил хийж одоо санхүүгийн асуудлыг шийдэх хэрэгтэй. Тэгээд тэр нь бол 30-40% сэтрэхгүй байхад л ер нь зүгээр бэлтгэл сургуультаас төдий хэмжээд байж чадахгүй ч гэсэн ядаж нэг бага хугацааг заавал өнгөрүүлэх хэрэгтэй болоо гэж боддог. Яг ажил гэрэж явах юм бол амьдрал ямар ч утгагүй. Тийм шүү. Тэгэл одоо жишээлбэл зориггүй, хоббигүй хүн байлаа гэж төсөөлөе л дөө. Хоббигоо олоогүй те. Хоббигоо олоход аягүй хэцүү шүү дээ. Ажинсан заримдаа хоббигоо мэддэггүй шүү дээ. Одоо жишээлбэл ингээд төсөөлөд үзээ л та. Ямар нэгэн хоббигүй ингээд ажил гэрээс гадуур хамт олон найз нөхөд байхгүй хүн байлаа гэж хэлдэг л та. За тэгэнгүүт ажил дээр стрессээ гэртээ авчрал, гэртээ стрессээ гэрийнхээ стрессийг ажил дээр авчрал, ажил гэрний ялгархаа болдог ч юм уу мэдгүй. За эсвэл хобби гэдэг баш найз нөхөдтэй байсан ч гэсэнтэй хамтдаа яг зөв байж тэр стрессээ тайлахгүй болвол зориггүй найз нөхөд гэвэл ер нь жоохон цаг өргөцсөн. Тэгээ нэг жоохон ууж ицсэн байх талруу эргэж магадгүй шүү. Тийм. Тэгээ зүгээр ингээд ууж ицсэн байлаа гэт чинь яг нөгөө эргээд бодоход ямар ууж ицснээ дурсаж ярилтай шүү. Жоо хөгжлгөө би одоо 2 пив уугаад гайгүй байдгаас одоо 3 пив уугаа гайгүй болсон. Чиг шиг юу гэх чинь хөгжөд байгаа шүү дээ, тий. Эсвэл цагаан модгээс одоо бор болсон. Мэдхгүй. Яг энэ талаар бол нэг сайн төсөөлөгдөхгүй байна. Одоо ингээл Монголд байгаа их ч мэгчээ чах түнэр ингээ хараад хад юусэн спортыг цаавалтахгүй нэг таахгүй. Тэгээл бөглөрөөд байна гэл нэг 4-5 км газар машин суугаад таахгүй. Айгүй амар тэр бол гам шиг зүгээр спорт хийх заагаал алхах л та 4-5 км одоо машин унж яана автобус зуж яана. Яг зөвтөхгүй дүүзийг алхаад бас яг хүүт юм да өвл бос үйд нь бол яах болно шүү дээ. Хүүтэн байж болж гин алхах зам талбай муутай байж болж гин спорт хийх юм бол клуб секц дагуулангууд хангалттай биш байж болж гин шалтгаан тоочих юм бол тоочод иж болно л баг. Сая нэрээ алхана гэсэн чинь инээдтэй юм санаанд орчлоо. Нямбатар хэлсэн билээ сонссноо. Улаанбаатар хотын дарга. Хоёулаа хов яриаггүй. Тэр ер нь нэг хов ярьдгүй хүмүүс шүү гэдэг. Гэхдээ энэ сонирхолтой зэ яг саяны сэдв төр замын төвчрөл маш их байна. Тэгээд цагаан сарын үеэр хэтих төвчрөл болсон. Тэгээд монголчууд ингээд залхуу байгаа учраас бүгд ингээд машинтай алхахгүй болохоор ингээд төвчрөл үсгээ тань алхацгаа гэсэн юм ярьсан гэсэн. Ийм мэдээ яваад байсан. Тэгээд би болохоор жоохон нервцэн байхгүй энэ мэдээг уншаад. Ягаад тэгэхээр өмнө нь ингээд Улаанбаатарт би бол маш их алхдаг. Гэхдээ
зүгээр ингээл төсөөлөд үзэхэд гоё гялтхар готалтай гараад алхахад хэцүү байхгүй зам талбай бол шороо цэнтэн зам нь хуурцсан байдаг ч юм уу. Нэг удаа жоохон яруу алхаж жагаад бүр ингээд замын голд юм ёрдоос нь төмрөн дээр гიშгээд гутлаа зоолж ирсэн. Тэгээ хөл гайгүй өнгөрсөн ч гэсэн тэр бол бас миний хувьд чухал гутлаа байсан. Тэгээ цоолсон. Тэр чинь аюултай байхгүй юу? Одоо бас гайгүй болчихсон юм Гайгүй болж байгаа тийм. Ялахчаар үлээ. Мэдгүй яг хүүхдийн тэрэгтэй явах эсвэл тэрэгэн зэрэгтэй хүн явах тийм боломжгүй л тийм. Тийм. Тэгээ яг ингээд нэг хэдэн километр яг хөл гараад алхахад бол яа болохгүй чи гоё готлоо зүгчээд уулын готлонцоо за наадах чинь л арга арга. Тэгээд одоо хүссэн газраа чи нэг готлон өсчтэй солиод. Тийм. За наадах чинь л нэг шийдлээж. Одоос Монголд нэлээсээ алхсан. Ингээл тэнд байж байгаа л одоо нэг 3-4 км газар бол зүгээр юу автобус зүгээр хушгоо яваад очиж хүн цагт 5 км газар алхдаг шүү дээ. Тэр нэгээс уулын готалтай атсан. Алхаж явсан гал ажиллаа юм шиг үзсэн. Тийм. Тэгээ Улаанбаатар очиж угаас нэг тийм амар том бот биш шүү дээ. Харин. Тэгэхээр ч тэр хооронд бас алхаад яваад ивэл яа дэрүүл тэгээ цаг хугацаа хожно. Тэр хүмүүс алхаад ингээ гүйж хараагаад яваад байх юм бол машины бүхэл рүү багасна. Тэгээ яг өвөл цагт бол хэцүү дээ нөө 30 хэмээ халуунд бишээ хүүтэнд бас тэгээд алхаад авчаад жоохон хэцүү л ахгүй гарын дараад босод үлдэлээ тал сайхан алхаад яваад илүү зүгээр юм болоо гэж ойлгосон. Сая өвөл цагаан сар очиход маш юу байсан. Цагаагаар маш сайхан дулаахан байсан учраас тэгэл сайн алхах юм бол шиний нэгэндээ бол яг машинд гацсан 3 цаг. За босод үед нь бол тэгэл бүглэрээ хараа гайгүй байсан. Дорд ойрон газар алхаад явсан. сайн алхах юм бол сайн турдаг байгаа шүү. Бодисын солилцоо сайн өвддөг шүү. Би сайн тий. Гоё ходоод эзний үйл ажиллагаа нь сайн шүү. Тий. За нэг тиймэрхүү л энэ да. Энэ жил хийх төлөвлөгөө чинь тэрийг нь сонсоод тэгээд яг өндөрлөе. За тийм үү. За энэ жилийн төлөвлөгөө гэх юм да. Хамгийн гоё нь юу вэ? Хамгийн гоё. Тий. За да. Санаанд орж байгаа. Спортын талаар яриад тий. Юу ч хийж байна. Та өөрөө л мэдгүй. Жилийн төлөвлөгөө гэх юм бол Монголд очиж тэмцээнд орох тийм зорилго байгаа. Тийм үү? Энэ жил үү, эх жил үү? Амарч энэ жил бол яасан Монголд очиж одоо гой тарууны тэмцээнд орох зорилго байгаа. Тэгээ тэрийг эх жилийн одоо 12 сараас өмнө гэхэд хуваарийг гаргаж шийдчих байхаа гэж бодож байна да. Хамгийн том зорилго. За. Одоо очиж тэмцээнд орно гэж том асуудал байгаа. Тийм шүү. Хугацаа тэгээд төлөвлөгөө тэгээд хоёрдугаар нумаа яаж гэмтэх хүн шиг авч явах уу гэд дамартаа ном болохоор зэрэг жоохон авар ачаа ихтэй гэмтэх магадлал өндөртэй. Хэрвээ гэмтсэн тохиолдолд Монголоос сэлбэг нь олж чадахгүй учраас захиалсан амар удаан 2-3 сарын хугацаанд сэлбэгээ хүлээж тэрэндээ дасна. Тэрэндээ дасаж харав нь ерөнхийдөө нэг юм гэмтсэн тохиолдолд 4-5 сар байжиж тэг өөр юм болгож авдаг байгаа учраас тийм том зорилготой л байна да. Монгол очиж тэмцээнд орё да. Наач нь бол бас супер байна. Тэгээ супер цаг хугацаа амралт тэгэл бүх юм зарцуулна шүү дээ. Нэг сар Монгол явах чинь маш их юм. Зохицуулж Монгол явна. Хоёрдугаар Монголын одоо тэр тэмцээнүүд хэдийд болох уу яах вэ их үг л те. Хуваар нь бас жоохон тулгаж гардыг билээ. Бид нар болохоор эртнээс төлөвлөдөг. Одоо онгоцны билет эртхэн захиалвал хямдхан байдаг. Цагийн тулгаад гарах юм бол үнэтэй байдаг мэрчсэн. Тийм. Бага тэгээ тэр хугацааг чадвал тохируулж чад Монголд очиж гоё тэмцээнд орох санаа байна. Хамгийн том төлөвлөгөө. За энэ төлөвлөгөө нь гоё амжилттай бүтэх болтугай. За баярлалаа. Ер нь тэгээд санаанд багтаж байгаа юм бол болчтiin да тий. Тий болчих. Санаанд тэгээ тэмжин нэвтрээ биччих болд нь штэ нэг энэ. Чан орд нь ок гэл яваад гэж. Хаалтаа ок нэг юм ингээл жилийн дараа эргээ харахад ерөөсө баг ингэ 180-аас 90% ок-октой явж идэв шүү. болж шүү дээ. Ер нь санаанд багтаж байгаа юмуд чинь бүтдiin да. Тэгээд санаж явал бүтэн, сажилж явал хөрнө гэж үнэн үг байна тий. Тий, үнэн. Энэ бол яг эрх жил надад тохиолдох үг байна. Тий, тулаа мэлхээ хоёрын мэлхийн төрүүлдэг гэдэг байгаа шүү дээ. Ил адилхан. Тий, ер нь бол тууштай жаахан явж тэгээд болно тий. Тий. Олон талаар үсрээд дэлгөө. Чи ч гэсэн бас амжилттай төлөвлөгөөгөө биелүүлээд бэлтгэлээ сайн гаргал гэж хэлье да. Тий, гараад алхахад бол хитэж оройтхгүй. Яг бэлтгэл 1-2 сарын өмнө чи хойно чи ерөнхийдөө оройтхгүй. Тэгээд бас энийг бэлтгэлийг төлөвлөхийн тулд энэ ажил төрөл тий. Аргаар амьдрал бас бүгднгийн зохицуулах хэрэгтэй. Зорилгоо биелүүлээрэй. Гар яв. Тий. Тэгжэл учрна бол.
Тий. Алдаа. Өстө нөгөө бас сэхэд бос өдөр. Унаад зихэд. Морлцээ. Наа унгаж яах нь. Ага, унжиж бостой нэг дөө. Босоор зад явна гэдэггүй. Ер нь л унжиж босон шүү дээ. Би тэгтээ сая боддоо шүү дээ. Өөрийгөө зарим үе төр ингээд унтсан байгаа ч юм шиг мэдрэгдэж шүү дээ. Тийш нэг амьд байгаа гэсэн үг байхгүй шүү дээ. Яг л тийм л амьдрал нөгөө яг зүрхний цохилт шиг тий. Амьдрал тусалт байгаа. Тэгээ унах хугацаа чинь 2-3 өдөр л үргэлж насаараа унахгүй шүү дээ. Тий. Бас хугацаа. Тэгээд сэтгэл санаа тийм сонирн байгаа үед бас гараа гүчих юм бол гоё болчдөг байгаа шүү. Нэрнгээс. Гараагүйгээ талхач бас янз тий. Тий нэг гоё дуу тавиал гараад гүчих юм бол сэтгэл санаа сэргээл ирдэг байгаа шүү. Тийм байна. Тэгээд нөгөө суусан цэцнээс явсан тэнэг гэж би тийм чухантай өмшлтэй. Би бас нэг суусан газараас шороо гэдэг гоё үг шүү дээ. Тэр суусан газараас шороо хатдаг гэдэг тэр би сүүлийн үед ингэж бодоод байгаа шүү дээ. Суусан газараас ингэ юм авч ирэх биш. Суусан газар юмаа үлдээчээд явах хэрэгтэй мэн гэж би бодоод байгаа шүү. Тийм. Ажил болохоор байгаа бүх газараас сурч авч мэдэх зүйл юу вэ? Тэрийг аваад явуул гэж ойлгосон. Зөв. Тийм. Тэр одоо өөртөө ч юм үлдээж болно шүү дээ. Тийм. Энэ утгаараа бол юм. Миний яг одоо бодож байгаа бодолт юу вэ гэхээр очсон газараа би өөрийнхөө юмыг үлдээх юм бол одоо жишээлбэл ингээд найз нөхөд ч гэх юм уу тийм хүмүүсийн сэтгэл төрүүлдэг ч юм уу эсвэл би өөрийнхөө ингээд ямар нэг юм үлдээсэн байгаад эргээд ирэхэд тэндээ би буцаад ингээд амьдрал өргөжлөх боломжтой байна гэж ойлгоод байгаа байхгүй. Тэгэхээр суусан газараа би өөрийнхөө ингээд овоог басгаал яваадах юм бол кул юм дараа эргэж нэг 3 тарьдаг та тэр шиг. Тэр чиний наач нэг уюутаа асуудаг. Чиний нэг өөрөө ч нэг сан характертай төстэй бол явчих жоохгүй. Тийм байна уу? Ажил болохоор зэрэг тэр газараа юм үлдээх биш. Тэр газараас яаж иж байгаа юм сураал ашигтай бүх зүйлийг шүүрж аваад нөөсөн ч бэлэн байж исэн ч бэлэн тултал юмыг сураад тултал юм хийж боддоо шүү дээ. Сурах хэвээр бүхэл зүйлийг сураал. Тийм. Энд бол сурах юм их байгаа шүү. Сураад босгох тий. Энд жүжиг хаа сайгүй. Тий. Ямар ч газар сурах юм маш их байна. За тийм шүү. За яжгаа би түрүүн танаас засан чинь нөгөө анхны сэтгэл би нөгөө уцаар яриад хотлоо харцсан. Очиж ийн гэсэн амжихгүй болчихлоо гэсэн юм байна. Чи тэрийг санахгүй юм тий? Би ерөөс санахгүй байсан да. Мэдгүй байна. Баг гэдэг үсүү байхгүй. Багч зү би мэдгүй. Дараа гэдэг тэгтээ байсан. Өөр хүн биш үү. Нэрнгээс. Тийм бодвол зэрэгтэйг. Гэхдээ тийм тушааж ярьсан хэрэг цэргийн үг хэрэг чилээж тарах гэдэг байхгүй. Өөр нэг амар учиргүй цэрэг нэг айрман явжсэн байхгүй шүү дээ. Тийм баха. Чилээж тарах гэдэг. Би тэгтээ тушааж ярьдаг л үлээ. За дараагийн нэг тушаадаг гэж магадгүй. Болор. Тэгж байгаа зөөлрөөд байгаа гайг бас. Зөөл. Йоо. Одоо яг өнөөдөр та юу гэж бодож байна? Юг. Хөөрхөн залуу штэ. Сүүс штэ. Нэг юм. Одоо яг ажиж юм чи өөлгөл биш таараа штэ. Одоо яг ингэж хөрхөн дүү болсон байна. Гоё сайхан гоё л явж байна. Боломжийг ашиглах гэж хэлээ да. Зөв юм сонгож байна. Зөв зүйлээ хий. За ингэж дэмждэгт баярлалаа. Тэгээд дандаа ингэж гоё халуунд нүүлээж авдагт баярлалаа. Яг л танад ирэхэд би одоо юу гэдэг те яг ах トゥ их ингээд бид нар ингээд төрсэн гэр бүлийн хүмүүс биш ч гэсэндээ маш дотн санагддаг. Тэг би л хоороод өгж бодсон шүү. Аа. Тэгээ маш дотн санагддаг юм гоё үйдэг. Тэгэл жихнээсээ ингээд хүмүүстэй ярьчихлаа. Одоо жишээлбэл манай найзууд таныг ингээд нэрээр чин дуудаар ингээд явж байгаа шүү дээ те. Угсаа найзан дундаа байд юм чарахгүй. Гэхдээ би болохоор яг л анхнаасаа л за ажаа бол ажаа шүү гэсэн одоо л ажаагаараа л байгаа. Бусад хүн үүж харахад бол нэг ялгаа бол байхгүй. Гэхдээ тэр нь хамаагүй. Тэгээд гоё. Наагаас одоо хөрхөн дүү гэж хардаг болсон байна. Тэгээд энийг бас би хаяа мэдэрдэг. Жихнээсээ яг ингээд надад санаатай байгаад ингээд сэтгэлээсээ ханддгийг бас мэдэрдэг. Тэгээд тэр болгонд маш их баярлдаг. Тэгээд баярлж талархалж ингээд хайрлж өгдөг бас хэлж явах хэрэгтэй юм байлээ. Тэгээд өөрийнхөө сувг дээр амар зүрхтэй хэлье гэж бодож байна. Тэгээд дараа харахад гоё байх баха. Тийм. Өндөр болоо нэг энэ. Сэтгэлээ бас илэрхийлж байгаа хэрэгтэй. Тийм. За маш их баярлалаа. За баярлалаа.
баяртай өндөрлөе гэх үү те. Тийм. Өндөрлүүлч ч мэдэхгүй ингээд дураараа ярьдаг байхгүй. Дараагийн одоо бэлтгэл дээр ч юм уу эсвэл ямар нэгэн тэмцээн дээр ингээд хамтдаа явж бичлэг хийгээл бас оролцголоо. Тэгээ. Тэр болтол. Түр баяртай. За түр баяртай. Энэ хүртэл сонссон хүмүүст бүгдээрэнд нь баярлалаа. Баяртай.